Сайн мэцгааны бүх үндэсний өсөлт чуулган гэрчлэлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад бид гайхалтай гэрчлэлтэй, гайхалтай үнэн үгийн илчлэлтэй уулзах гэж одоо баяртай байна. Ярилцлага эхлэхийн өмнө Бурхны үгээр тунхаг хэлээ те. Бид гэрчлийн үг болон Хурганы цусаа сатаныг ялсан юм аа. Амен. За энэ удаад бид нар одоо олон итгэгчдийнхаа асуултанд хариулт өгөх зорилгоор бол өнөөдрийн ярилцахад бэлэн басан байна. Бүх үндэсний өсөлт чуулганы пэйж хуудас руу бол маш олон итгэгчид одоо та нар гач сүм гэдгийг танаас сүмийн байр сууриас гач сүм гэдгийг ер нь ямар тайлбар өгөх юм бэ гэдэг асуултууд маш их ирсэн. Энд бас бид нар Библийн дагуу хариулт өгөхөөр зорж байна. Ер нь гач сүм гэж яг бас юу хэлээд байгаа юм? Гаж урсгал гэж юу юм? Гаж гэдэг үг бас юу гэсэн үг юм? Тий, мэдээж нэг гаж гэдэг үг хэлэгдээд байна. Тий, энэ аюу гаж гэдэг үг өөрөө ингээд сонсоход аюу хүчтэй үг. Аюултай тий. Гаж гэхээр тий нэг л тийм нэг хүчтэйг байгаа байхгүй. Буруу болгодог тийм нэг. Тэгэхээр гаж гэдэг үгийгээ бид нар ингээд бодоод үзэх юм бол гажих гэдэг үг үйл үг болж байгаа байхгүй. Тэгэхээр үннээс гажсан тохиолдолд энэ гаж буюу тэг гаж сүм гэж яригдаад байгаа. Гаж урсгал гэж яригдаад байгаа тий. Энэ зүуд рүү ингээд хэлбэгээд орчиж байгаа харагдаад байгаа байхгүй. Яг тэгвэл гажаад үннээс гажаад байгаа учраас гаж болоод байгаа. Тий. Тэгэхээр яг үннээр ингээд шулуун шудраг урагшаага чиглэсэн яг чигээрээ үннээр явж чадахгүй. Тэндээс үннээс баруун тишээ юм уу зүүн тишээ гажаад эхлэхээр энэ маань гаж гэдэг утга агуулад гаж гэдэг тэр урсгал гаж гэж одоо тэр татдахлыг аваад шүү дээ. Тэг чинь тий. Тэр нөгөө байх ёстой хэмжээ ийм л байх ёстой гэдэг хүмүүс нэг өөрсөндөө нэг хэмжээ тогтоосон байна шүү дээ. Тэр хэмжээнээсээ л ингээл сайн хэллээ шүү дээ. Жоо хазаагаад ч юм уу те өөр болоод ирэнгүүд л гаж байна гэдгийг зүйл яриад эхэлж байна те. Магадгүй нөгөө нэг сая бас нэг ярихад яах аргагүй бидний итгэл дээр ирж байгаа одоо нөгөө нэг те сүм чуулганлаг биднээс Есүст итгэдэг гэж ярьж байгаа. За тэгтэл яг жинхэнэ бурхан ариун сүнс Есүс дээр хараагаа тогтоогоогүй өөр зүйлийг шүтээд өөр зүйлд анхаарлаа хандуулж байгаа зүйл бол жинхэнэ зүгээр нүдэнд харагдахаар тэр маань гаж болоод өвчөж байгаа шүү дээ тий. Шүү дээ. За тэгвэл бас нэг амар гоё асуултад орж ирж шүү дээ тий. Сая яг нэг хэлгээр тэгвэл яг үнэн юм шиг харагдах боловч тэндээсээ үнний замаар нөгөө гачсан хаалга гэдэг шиг жоохон ирэхүүд бас гаж болох боломжтой гэдэг гоё гарч ирж байна тий. Одоо энэ сэдв маань өөрөө бас өргөн хүрээнд яригдах сэдв болоод ирж байна л да ялтчгүй. Ер нь бол нэг талд нь бурхан нөгөө талд нь диавол байдагтай ажиллаган нэг бол бурхны сүм чуулган нэг бол гач сүм чуулган гэдэг. Ерөөсө хоёрын төрөлд огтаа бол хуваагдах юм аа. Хуваагдаж байгаа. Түүнээс биш энэ арай гайгүй энэ төр гэдэг тийм тий. Энэ бас харцангуй зөвдөө гэдэг тийм нэг дундаа юм бол уг нь байхгүй. Тэгэхээр энэ өргөн сэдвийг ярихын тулд нэг одоо бурхны жинхэнэ хончингийн талаар бас яригдах болно. Тэ урсгал чиглэл шашхын дор бол одоо нуугдаж гаж биш гэж үлдэх бас хандлага харагддаг. Тэ одоо жишээ нь манай сүм Пентекост урсгалын сүм чуулган үг болон сүслэг үйлчлэлийг үзүүлдэг сүм чуулган гэнгүүт дахиад нэг сүм манайх ч гэсэн Пентекост. Тийм болохоор манайх бас гаж биш гэж ярих магадaltaй тий. Тий. Гэтэл яг энэ нэр бас Библийн дагуу ингэрэ гэж Библиэлд байд юм уу? Бурхан хэлсэн юм уу? Тэгээ энэ бол ертөнцийн нэгтэйг одоо ингээд зарчимдсан хүний л зохион байгуулалт явж байгаа болохоос биш. Энэ урсгал чиглэлдээ ч ерөөсөө гол биш байгаамаа. Энэ Библийн дагуу бол таних маш энгийн аргуудыг та бүхэнд өнөөдөр таны асуултанд хариулах гад бид нар ингээд нэгдээд байж байгаамаа тий. Ялгах том ер нь л аргуудыг хэлээ тий. Тийм. Одоо ер нь бол нийгэмдэр хэрэгж тгсгэгч хүмүүсийн амьдрал дээр нийгэмдэр тийм ээ энэ янз бүрийн урсгал чиглэлүүд яригдж байгаа шүү дээ. Пентекост урсгал, протестант урсгал, баптист урсгал, мормоны урсгал, шин тэнгэр газар гэдэг ингээд зөндөө урсгал чиглэлүүдийг бүгдээрээ мэддэг болцсон байгаа тийм. Тэгвэл яг одоо энэ нийгэмдэр бас одоо яг бас манай Монгол улс дээр тэгвэл энэ урсгал чиглэлүүдийг энэ нь гаж энэ нь зөв гэж тий ялгаад байгаа бас нэг
Христ итгэгч нар байна шүү дээ, тийм үү? Ялангуяа Монголын евангелийн эвсэл гэх тийм үү? Монголын евангелийн эвсэл дотор одоо протестант, пентекост, баптист гэх мэтийн одоо энэ урсгал чиглэлүүд бол Монголын евангелийн эвсэлд илссэн, нэгдсэн. Энэ бол зөв урсгал, зөв чиглэл. Энээс бусад гадуур багнууд ер нь бол гаж энэ бол аврал байхгүй, энэ бол тэ жинхэнэ Христ Иесус биш, Библийн дагуу биш гэж ингэж тайлбарладаг. За энийгээ болохоор юу гэж ойлгож байна гэхээр бид нар бол Христ итгэгч нараа хамгаалах ёстой. Тэ бид нар бол тэ итгэгч нараа одоо хамгаалж идэв төрөгдөл идэв одоо юу гэдэг аврал нь хазаахаас ингэж хамгаалах ёстой гэсэн үднээс одоо ийм одоо үзэл ийм одоо хүмүүсийн одоо юу гэдэг нэгдсэн нэг ийм дүрм журм бий болцсон байгаа аахгүй юу? Гэтэл аврагч нь хинбэ? Аврагч эзэн Есүс Христ. Итгэгч нар жинхэнэ аврал руу хин эзэн аварна үсттэй. Авралыг эзэн мэднэ үсттэй, тийм үү? Есүс Христ мэднэ үсттэй. Тэгвэл евангелийн эвсэл эзний урдуур орсон ийм одоо дүрм журм ийм шийдвэрийг яг гаргацсан байгаа байхгүй юу? Яг одоо яг бид нэг ойлгоход би өмнө ялгаж салгадгүй байсан. Тэгэхээр яг тийм байгаа байхгүй. Тэгэнгүүт чи итгэгч нар чи юуг ойлгочтой гэхээр ерөөсөө л энэ юм байна. Энд чинь болохгүй, энэ болох юм байна. Эдэр энэ усгал евангелиас багын усгал болох юм байна. Эдэр нь болохгүй юм байна гэд. Мэдээж болохгүй юм хэлж байгаа зөв нэг талаасаа. Дэндүү буруу байгааг хэлж байгаа. Энэ бол зөв. Зөв юм хийхийнхаа хажуугаар бас өөрсдийн мэдлгүй ч юм уу, мэдсэн ч юм уу те ингээд итгэгч нарыг жинхэнэ тэр одоо юу гэдэг нэгүслийн авралын урсгалаас нь ингээд хайрцагт дотор хайрцагтаад хаачж байгаа байхгүй. Тийм багаз. Мэдээж тэр амар гаж урсгал ямар ч итгэгч хүн яна буруу урсгал руу очичих вэ гэж зүгээр итгэгч биш хүн хүртэлтэй хөөе тэр нэг Есүсийн ч амар гаж урсгал байдсан байдаг шүү. Чи одоо зөвхөн явж байгаа үсттэй гэж ингээд асууж байгаа шүү дээ тий. Тэр чинь сэргийлхэн зөвлөлт хараас гаж зүйлүүд байна тий. Хараас гаж зүйлүүд байна. Тий. Тэгэх чинь тэр хараас гаж зүйлээ тайлбарлахдаа яг зөв тайлбарж байгаа юм шиг боловч яг энэ нь зөв, энэ нь буруу гэдээ ингээ хайрцаглах нь Библийн дагуу биш байгаа байхгүй юу? Библийн дагуу биш. Библиэлд энэ урсгал чиглэлүүдийг ерөөсөө яриаггүй. Урсгал чиглэл гэж ерөөсөө байхгүй. Библиэлд ийм л байгаа. Могоо залаараа Эваг бэхэлсэн шигэ Христ дотор цэвэр игэл байдлаас чинь та нарыг санаа бодлыг төөрүүлчихвээ гэхээс би харин ааж байна гэж энэ Паул 2 дугаар Коринт 11 дээр хэлсэн байгаа байхгүй 11:3 дээр. Тэгэхээр нөгөө анх Эваг мэхэлсэн штэ тийм үү? Жинхэнэ игэл цэвэр үнэн тэр итгэлийг бурханд итгэх итгэлийг нь Эва могоо мэхэлсэн шүү дээ. Тэр жинхэнэ цэвэр игэл байдлаас нь мэхлэгдээд хазаачих юм бол энэ чинь жинхэнэ гаж болж байгаа. Тэ энэ чинь бороо. Жинхэнэ бидний авралыг хазаалгаж байгаа жинхэнэ чөтгөрийн ажил чөтгөрийн мэхлэлд очиж байгаа. Тийм ээ. Тийм багаз. Тий. Одоо нэг энэ яриа ороод ирэхээр бас нэг ийм асуулт төрж олно шүү дээ. Тэгвэл яагаад байгаа юм те евангелийн эвсэл ч юм уу тэрэнд хамрагдаагүй зүйлүүд нь одоо гаж гэд үздэн байгаа даа штэ. Тэгтэл тэрийг зөвхт буруутгах гээд байгаа ч юм шиг бас нэг тийм ойлголт орж иж болно те. Тэгэхээр үгүй юм гэдгийг хэлхэн зүйтэй гэж бодож байна л да. Ерөнхийдөө яа харахгүй сая хэлсэн те. Ээж сүм ч юм уу яг ингэрчүүд ч юм уу шинэ газар тэнгэр угаасаа тэднээс бол гаж гэдэг нь тодорхой. Тэгвэл одоо зөв гэж нэрлэгдээд байгаа тэр зөв одоо энэ зөв урсгал юм а гэж нэрлэгдээд байгаа тэр дотор гаж үсэх боломжтой юу гэдэг яг гол асуудал нь тэр байгаа байхгүй. Тэгвэл тэр зөв гэж ингээ хайрцаглаад энэ зөв шүү гэж хэлэгдээд байгаа тэр сүм чуулган дотор маань гаж зүйл сайн нөгөө үннээсээ хазаавал гаж болно гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл үннээсээ хазаасан юм энэ дотор ч юм байна уу? Тэгвэл гаж зүйл ийшээ тэр үнэн гэдэг байгаа зүйл рүү урсаад ороод ирээд өнөөдөр зүү юм шиг харагдах боловч гажтай ижлэхэн гаж сүмтэй ижлэхэн явж байгаа зүйл байна уу гэдэг. Наач байна. За одоо ингэж байна. Хараа. Одоо ингэж ингэж штэ. Гаж урсгал гэдэг чи одоо жишээ нь нэг нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эсвэл одоо яг Христийн сайн мэдээ гэж хэлэхгүй өөр сайн дурын ажил гэж ярьж агаад тэгээ тэр хүмүүсийг өөртөө татангуутаа өөрсдийнхөө урсгал руу оруулцдаг гэд ингэж тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт нь болохоор нэг хүнийг дахиж шүтэх. Гэтэ чи гаж болчихж байгаа зү тэ. Энд чинь Христийг одоо хүндлэх, дээдлэх тийм үү? Гуравдугаарт нь болохоор манай сүм аварна, босод сүмүүд гаж гэж тайлбарлаж байгаа. За эднэр бол одоо гаж урсгалыг ялгаж салгах юу шүү, арга шүү гэж ингэж тайлбарлаж байгаа шүү дээ.
Гэтэл одоо жинхэнэ одоо итгэгч нар өөртөө байгаа тэр сүм чуулган дотроосоо гараад тэ өөр сүм чуулган дээр очиж үг сонсох бурхны хайх ийм ирэхгүй одоо нэг ёсондоо пастраас хамааралтай болцсон ийм одоо итгэгч нар маш их байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь хинээс айж үнэхээр тэр хүнээс айж тэр хүнээс хамааралтай болчихж байгаа үстэй. Тэгвэл хүнийг шүтэж байвал энэ нь гаж шүү гэж хэлж байгаа чинь тэгвэл тэр нөгөө зөв гэрсэн урсгал дотор нь энэ бас байгаад байгаа байхгүй юу. Тийм байгаа ч ялгаагүй байгаа сте. Яг үнэндээ сте. Тэгэхээр тэнд чинь айц ажиллаад байгаа үстэй. Айцын сүнс ажиллана гэдэг чинь шашны сүнс байна гэсэн үг үстэй. Тэгвэл тэр сүм чуулган дотор Христээс эмээх ёстой байдал чинь хүнээс айхаац яваад байна шүү дээ. Тийм үү? Хүнээс айхаац явж. Бурхныг ирж хаах эрх чөлөө авралыг ирж хаах эрх чөлөө тэнд дотор байхгүй ингээ айгаад байгаа үстэй тий. Тэндээс явах, тэндээс гарахаас айх. Эсвэл одоо юу гэдэг ямар нэг юм бүх юма пастраас асуун. Бүх юма тэнд залбирах хүртэл тийм үү? Залбирал өөртөө залбирч пастраар залбируулна ч гэдэг ч юм уу тий. Одоо ийм сүм чуулган ийм одоо юу зөндөө байгаад байгаа. Энэ чинь өөр хангалттай гачцсан байгаагийн үр жимс харагдчих штеп. Ер нь бол яг нэр нь харагдах байдал нь ялгаатай боловч яг л нэг хүнээс хамааралтай байгаа штеп. Нөө яагаад айдсаар итгэгч хүн яагаад айдсан төлөгдсөн явж байгаа юм? Яагаад сонголтоо хийж гарч орж болохгүй байгаа юм? Яагаад заавал пастраас бүх юм хамааралтай байгаа юм? Энэ ч үрт маш гаж үйлдэл байгаа байхгүй юу? Гэтэл бурхны жинхэнэ сүм чуулган итгэгчд нь маш их эрх чөлөөтэй. Дандаа хайр дотор бурхны нэгүсэл хүч гэл ингээл маш их ялгаанууд байна л да. За одоо энэ бүгдийг бид нар маш дэлгэрэнгээр сайхан ярилцсан. Одоо би яг энэ нандагч ярьсан дээр дахиад нэмээд гэхээр маань сүмд нэг итгэгч эмэгтэйрлээ. За тэр хүн өмнө нь сүмд явж исэн. Гэтэл тэрний араас өмнө нь сүмд явж байгаа 6 жил би сүмдээ яваагүй. Одоо би сүмд явмаар байна гэдээ энэ сүмдэрлээ. Бурхныг хайгаад үнэтэй уучраад гайхалтай өөрчлөгдөд явж исэн. Гэтэл пастор гэдэг нэг хүн манай одоо удирдлагатаа ярьлаа. За би бол Монголын Евангелийн Эвслийн гишүүн сүмийн пастор байна. Манай хойно танах руу явчлаа. Чи хүний хойно авчлаа. Та нар гих маягта. Тэгж бүр ярьжсэн. Энэ юу н хаашийн янзын гаж үзэгдэл үзэж гинэ гэж бид нар тухайн үед яриа сүм дээрээ ингээд ярилцаад өнгөрч ирсэн. Ер нь бол тэр хүн сонголтоо хийх ёстой. Ер нь явчихж шүү дээ тийм. Миний хон, чиний хон гэдэг юм байдаггүй. Бүх хүн бол бурхны хайсан Есүсийн хон байх ёстой. Миний хон, миний дууг таньнаа тийм. Наа чи нэг дүрм журм тахгүй юу? Дүрм журм зохиоцсон. Энэ цуглаанд чи ирсэн, энэ цуглаанд чи сайн мэдэг сонсон л чи энэ цуглаанд төрсөн. Энэ чиний төрсөн цуглаан. Одоо гэдэг энэс өөр тийшээ явах юм бол одоо тэгээд буруу чи тэгээд Есүсийг орхиж гадаадах юм болно л гэдэг. Ингээд тэр энэ хүний зохиосон л дүрм байгаа байхгүй. Хүний зохиосон дүрм энэ Библиэд ороод ирэх юм бол сүм чуулганд ороод ирэх юм бол тэр юу болох вэ? Тэр нь холимог болж байгаа үстэй тий. Тэр номлон ч холимог болно. Хүний зохиосон дүрм журмтай Библийн юу чаар чи холимог болчихсон. Ингээ холимог болохоор чинь тэнд ариун сүнс ажиллахгүй шүү дээ. Тийм үстэй. Ариун сүнсний нэгүсэд ажиллахгүй, хүч чадал ажиллахгүй, нөгөө гайхалтай тэр ивэл өрөөл хангамжууд нь ажиллахгүй. Тэгээд энэ буулга нь өөр сүнснээс болчихж байгаа байхгүй. Тийм байгаа сүмийн буулга. Одоо тэг яг таны түрүүний тооцсон нөгөө ганцхан манай сүм зөв эндээс явахгүй энэ төр гэдэг үгнүүд чинь явж л байгаа үстэй. Тэгж хэлэхгүй ч гэсэн миний хойно тэнд ягаа явж байна. Би энэ одоо том эвслийн гишүүн сүмийн пастор байна гэд эн чинь айл хэдэн 6 жилийн өмнө явцсан хүний хойноос ингээд хөөцөлдөд пастор хүн ярьж байгаа гэдэг үнэхээр гутамшигтай. Одоо нэг талаар маш тийм мөрөдөлтэй харагдаж байгаа байхгүй юу? Хүчтэй. Нөгөө талаар нь ч гэсэн нөгөө нэг итгэгч нар нь хүртэл нөгөө нэг пастора ямар гим нүгэл хийж харж байгаа тий харж байгаа бүр завхаарж байгаа тэр байтугай ирсэн сүмийнхаа хүмүүс тий хүүхдүүд октодтой явуулдаад бүр янз бүр болсныг харж байгаа тэгсэн мөртлөө тэрийг мэдсэн хэрнээ анх ингээ пастор маань л намайг энэ сүмд авч ингэж хончилж байгаа штэ би яасан ч одоо эннийхээ төлөө залбираад пасторга төлөө би одоо тий залбираач ч юм уу би энийг ингээ уучлаад би энд байх ёстой гэд бүр ингээд жинхэнэ бүр гачцсан байгаа байхгүй. Ягаад бид нарыг хончилж байгаа бидний хамгийн том биднийг залж чиглүүлэх нь пастор үсттэй. Зүйн замаар чиглүүлэн. Тэгэхээр пастор өөрөө пастораас ямар сүнс ямар зүйлээр урсж чинь тэр хонд нь
тэргүй тэр замаар л явна штэ. Буруу замаар гаж замаар нь өөр замаар нөгөө сая хэлсэн штэ өөр замаар дагуулаад явал бүгдээрээ л ингээд өөр замаар яваад үнэ үстэй. Тэр пастраас тэ ямар сүнсээр үйлчилж байна. Тийм үү? Тийм. Мэдээж пастор буюу хончинг хин сонгох уу? Христ сонгох шүү дээ. Бурхан өөрөө сонгосон хүнээрээ дамжуулж тэр хүний дотор байгаа тэр нэгүслийн сүнс ариун сүнсээр үгээ дамжуулна. Тэр үгээр нь тэр сүнсээр нь одоо нэг урсж байгаа урсгалаар итгэгч нар нь явна гэдэг. Тэгэхээр сүм чуулган гэдэг чинь сүнсний үйлчлэл ч гэдэг. Угаасаа сүнсний үйлчлэл. Энэ сүнс нь ариун сүнс үү эсвэл өөр сүнс үү гэдэг л байгаа аахгүй юу? Тийм багаз. Одоо бид нар гаж гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ. Үннээс гажсан бүх зүйл гаж болж таарлаа шүү дээ. Тэгэнгუთ сатан яг юу хийж байгаа гэхээр харангуй дотор маш олон замууд байдаг байхгүй юу? Тэр нь ямар ч зам байж болно. Тэгвэл сатаны хурж байгаа залмих сатан зөвхөн нэг зүйлээр хуурдаггүй гэдгийг бид нар харуулж байгаа. Яагаад тэгэхээр олон замууд харагдаж байна гэдэг чинь сатаны тэр олон гаж замуудыг нь илчилж байгаа байхгүй юу? Үннээс аль болох гажуулахыг хүсэж байгаа. Зарим нь 90% байлаа гэж бодоход зарим нь 0.1%-аар гажаасан тэр замуудыг хүмүүст харуулж байгаа байхгүй юу? Тэгвэл тэр хүмүүс үнэндээ дэндүү адилхан харагдаад байгаа учраас юу хийж байгаа гэхээр өөртөө зөв гэж бодож байгаа. Тэгээд 50-90% гаждсан байгаа нь одоо энэ бол гаж гэж ярьж байгаа байхгүй юу? Тэр сатаны залмихэн тэнд яаж ажиллаж байгаа гэхээр хүмүүсийг ингэж улаан цай гаж зүйлийг сатан албаар гаргаж ирж байгаа байхгүй юу? Ягаад бол хэрвээ тэд нар гараад ирчих юм бол наадталт нь байгаа яг үнний зам дээр биш хэрнээ арай жоохон өнгөн айдал те үнтэй ойр дөхүү байгаа замд бид нар бишээ эднэр бол гаж гэж ярих сатаныг төлөв байгаа. Ягаад бол за 100% байлаа гэж бодоход 70% улаан цанга тэр эсрэг те буруу гажуу зүйлүүдийг албаар гаргаж ирж байгаа. Тэгжээж наагаад 70% итгэгч нарыг гаж биш гэдэг төөрөгдөл дотор оруулах нь сатаны зорилго байгаа байхгүй. Тэгвэл хүмүүс энэ дэр хууртагдсан байгаа хүмүүс яаж харах вэ гэхээр бид яг үнэхээр үнний замаас гажцсан байна уу? Эсвэл зүгээр чөтгөрийн харуулж байгаа 30% гаж дээр төвлөрөөд байна уу гэдгийг харах хэрэгтэй байна. Тэ? Тэгвэл Монголын бараг ихэнх итгэгч нар юун дээр төвлөрж байгаа гэхээр мормон, шин тэнгэр газар, ээж сүм эдгээр угаасаа Библиэлд байдгүй гаж зүйлүүд байгаа байхгүй. Тэгвэл энийг итгэгч нарыг тийшээ чиглүүлчихвэл яагаад юм гэхээр наан байгаа өнгөн ижил хэрнээ худлаа явж байгаа тэр зүйлэд итгэгч нар хуурдах боломжтой. Сатаны хүсэж байгаа зүйл нь энэ. Тийм учраас тэр хүмүүсийг олноор нь өргөн замаар алхуулж байгаа. Олноор нь өргөн замаар алхуулж байгаа. Хэрвээ үнэхээр тэр зөв байсан бол бүхэл бүтэн ийм олон итгэгч нар яг л үнэхээр одоо ингэж ярьж байгаа штэ. Бид нар бол нэг тийм евангели эвсэл өөр юу гэдэг тэдэртэй нэгж байгаа зүйл бүгд хэрвээ үнэхээр тэд нар бүгдөө зөв байсан юм бол яагаад бүгдөө өөрчлөгдөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Яагаад бүгд өөрчлөгдөхгүй байгаа юм? Тэгсэн бүр ингэж ярьж байгаа байхгүй. Олон хүн тэдний садар явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнний зам муугаар хилүүлэх боломж. Энэ юун дээр ихээр 2 дугаар Петр 2:2 та нар өөрсдөө энийг уншаад үзээрэй. Энэ дээр хуурамч иш үзүүлэгч ба хуурамч хончтын тухай ярьж байгаа. Тэд юу хэлж байгаа гэхээр тэд өөрсдийг нь худалдан авсан эзний хүртэл үгүйсгээд хөнөөл тэрс үзлийг нууцаар таниулдаг. Нууцаар. Тэгвэл ингээд харангууд тэр улаан цан гаж байгаа зүйлүүд нууцаар тэд нар ярьж байгаа гэж байгаа боловч яг үүндээ тэдрээр халахвч хийгээд цаана нь жинхэнэ нууц зүйлүүд нь яваад байгаа юм биш үстэй гэдэг асуулт. Энийг юугаар харах вэ гэхээр үнний замыг муугаар хэлүүлэх. Хэрвээ үнэхээр зөв явж исэн бол Монголын итгэгч нарыг итгэдэггүй хүмүүс ингэж муугаар ярихгүй байх ёстой. Гэтэл одоо маш их муугаар ярьдаг. Юу гэж ярьдаг гэхээр тархиа угаалгацсан. Христ итгэгч нар ядуу. Яг үнэхээр тийм юм уу гэхээр Библиэлд бурхан бэлхэм амь амьдрал те сайн сайхан тэр гэрэл ба давсыг ярьсан байхгүй. Тэгвэл өнөөдөр итгэгч нар Монгол улсад тэгж амьдарч чадаагүй штэ. Тийм ээ? Эн чин өөрөө үннээс гажцсан байхаа гэл хэлэр. Гажиг гингууд хүмүүс амар хэцүүгээр бодоод байгаа. Гажиг гэж ойлгохтой нэг юм гар хөл янз бүр болсон те. Эсвэл нэг юм өвчтөе онцгой одоо ил амар харагдаж байгаа зүйл биш, харин харагдахгүй байгаа зүйлд итгэе гэж хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ харагдаж байгаа те мормон тэр гаж урсгалын цаана жинхэнэ харагдахгүй байгаа
хөнөөлт тэр сүзлийг нууцаар таниулж байгаа нь юу вэ гэдгийг бид нар итгэж хүмүүс л мэдэх боломжтой. Гэтэ яг үүндээ итгэдэггүй хүмүүс харцсан байгаа байхгүй юу? Хамгийн нийттэй. Энийг чи нөгөө Матай 24-ийн 4-5 дээр хэлсэн байгаа байхгүй юу? Есүс хариуд нь хэн нэгэн та нарыг төөрөлдүүлэх бий болгоомжил. Учир нь олон хүн би бол Крист хэмээн миний нэрээр иш олныг төөрөлдүүлнэ гэж хэлсэн. Тийм. Тэгэхээр энэ дээр би бол Крист, за би Есүст итгэдэг, би тэгдэг гэд харваас нөгөө сая те харваас 0.1 хэдэн хувь гэдэг ш бүр тэр жишгээр нь яриад байна шүү дээ. Тэгтэл харахад яг өнгө ижилхэн яг л эзэнд итгэдэг, Есүсийг итгэдэг, магтдаг, Есүс гэж ярьдаг, сургаалыг ярьдаг, яг л ижилхэн бүгд. Тэгсэн мөртлөө энэ дотор худал зүйл миний би бол Крист хэмээн миний нэрээр ч олныг төөрөлдүүлнэ гэж бүр ингэ хэлсэн байна шүү. Тэгэхээр энэ зүйл за төөрөлдүүлж гин үү яаж ин гэдгийг яах нь одоо нөгөө Библийн үгээр Бурхны үгээр шалгах хэрэгтэй болж ирж байна шүү дээ. Тэгвэл одоо энэ дэр нөгөө нэг Монголын итгэгч нарын гаж гэж хараад байгаа одоо стандарт чинь буруу юм байна гэдгийг харж эхэлж байгаа. Тийм. Гажиг ингэж дүгндэг юм байна. Гажиг хулаанцсан гаж нүдэн дээр буруу зүйл хийж байгаагаар дүгнэж болтгүй юм байна гэдгийг Ганцхан тэр зүйлээр харж болохгүй гэдгийг наа. Тийм. Тийм байна. Яг миний нэрээр олныг төөрөгдүүлнэ гэж байгаа чи энэ одоо яг наадахш урсгал гэдэг үгээр хаач чадах юм биш үү? Тийм байгаа зү. Урсгал гэдэг үгээр энэ урсгал нь аварна, энэ урсгал нь аврахгүй гэж хаач чадах юм биш. Тэгтэл үгүй. Христ Есүс гэдэг нэрээр зөндөө олон гарч урсгалууд байгаа гэж ойлгож болох юм шүү дээ. Тийм байгаа. Яг л сүм, яг л чуулга, яг л Христ, яг л Библи ярьж байна, тийм ээ. Яг л ингээл гоё сайхан болно гэж ингээл явж шít. Гэтэл тэр дотор чинь зөндөө гаж урсгал байгаа. Гаж зүйлүүд байгаа. Библийн дагуу биш зүйлүүд байгаа. Тийм байгаа зү тийм. Одоо тэр айгүй болон урсгал чиглэлүүд яг өндө Библийн нэг бас хүлэн зөвшөөрч байгаа шүү дээ. Ингэж ярьдээ шүү дээ. Пентекост урсгал, баптист урсгал. Тийм ээ бид нар нэг бид нар өөр урсгалах. Гэхдээ бид нар адилхан Христэд итгэж байгаа. Энэ яг юу хэлж байгаа гэхээр Паул ингэж хэлдэг шүү дээ. Паул юу юм? Апол юу юм? Тэ? Христ хуваагдсан гэж юу? Энд чи юу хэлж байгаа гэхээр яг жинхэнэ сайн мэдээний дотор жинхэнэ юм дотор нэгдэх ёстой юм байна. Харин урсгал чиглэл болохоор хуваагдал юм байна. Хуваагдал. Тэр нь яг Аполлих, би Паулих, тэ? Ариун сүнсийг би хүлэн зөвшөөрдөг, би хүлэн зөвшөөрдөг. Ингэж ярьж байгаа. Тэгвэл эдгээр бүгд буруу хаад. Хэрвээ жинхэнэ Христ, жинхэнэ сайн мэдээг авсан хүмүүс бол тэр урсгал чиглэл ярихгүй нэг бие дотор нэгдэх ёстой байхгүй. Амен. Тэр нь үнний замыг тэр нь хэлсэн шүү дээ. Үнэн дотор нэгдэх ёстой юм байна. Тэгжээч Христийн жинхэнэ бие бол. Тэгвэл хүн хэрвээ жинхэнэ сайн мэдээг авсан хүн яах вэ гэхээр энэ урсгал биш. Би энэ урсгалыг хизээч ингэж ярихгүй юм бэлээ. Сайн мэдээ тэр хүн авсан уу аваагүй тэр хүний сайн мэдээ үнэн зөв үү юу? Үнэн бол тэ Христийнх биш бол тэр хүн тэр жинхэнэ сайн мэдээг аваагүй тэр угаасаа биш гэсэн үг юм байна. Тэгээд сатаны нөгөө урсгал дотор ор авчиж байгаа юм байна. Тэгэхээр энийг болохоор итгэж хүмүүс мэддэггүй. Энэ эдгээр яхаа өөрсдөө яваа. Бид нар болохоор өөрсдөө гараа. Энд чинь Христ хуваагдсан байгааг хэлэл. Апол нь Паулаараа явж байгаагийн юу харагдаад байгаа байхгүй. Ингэж хүмүүсийг бас айгүй хуурдаг. Одоо гаж үйлдэл гэдэг дээр энийг хүн гаж гэж хардгуул юм л да ийм үйлдэлийг 6 жил сүмээсээ явчихсан хүн өөр сүмд яваад эхлэхээр ханаас нь гинтхэн санаа тавиад яриад эхэлдэг. Энийг бол хүн гаж гэж хардггүй юм байна. Жишээ нь итгэгчд магадгүй энэ хин нэм дээр тохиолдож болох юм. Энэ үйлдэлийг за тэгээд нэг би сүмээсээ гарах бичиг өгчээж гарч ирнэ гэдэг. Энийг бас гаж гэж хүн хардггүй. Тэгэхээр эн чинь ер нь ямар амар гаж үйлдэл вэ? Яагаад тэр хүн тийм юм бичиг баримтаар өгнө гарна орно гэдэг байгаа юм бэ? Сүм гэдэг чинь тэгдэг газар юм уу? Сүм чуулган гэдэг чинь байгууллага биш шүү дээ. Тий харин. Тэр хүн яагаад явцсан юм бэ? Тэр сүнслэг хэрэгцээ нь хангагдаагүй байна гэд хуйлаад энэ хүн би идэгмээр нь өөрчлөгдөмөр байна гэд ингээ ирлээ. Эний араас яагаад ингээд яриад тэр хүнийг зовоогоод айлгаад байгаа чинь ямар аимшигтай гаж үйлдэл вэ? Тэг энийг бас л бодгол хэвээр байхгүй. Тэр чинь бүр амар гаж үйлдэл байгаа байхгүй юу те?
Одоо ингээд зүгээр шивэдэвэл энийг гаж гэж хүн бодно те. А гэтэл эн чин зүгээр үйлдэлээр ингээд чи яагаад ингээд өөрсөм рүү явчаа гэж хэлж байгаа чинь өөрөө маш гаж юм байгаа байхгүй юу. Тэгэхээр бол гаж гэдэг бол одоо ганцхан цаллагдаг те монголчууд баг бүгд мэдчиндөө тэр үйлдэлтэй биш юм аа. Энэ бол маш олон зүйлээр таныг итгэлээс тань бурхнаас тань холдуулах гэж энэ бүгдийн ард талд бол дайсан ажилдаг, дайсан хэнийг ашигладаг вэ гэхээр за тэгэл ярын зүрхтэй янз янзын сонирхлын төлөө ажилдаг зүрхийг л ер нь бол ашиглаждаг юм байна л дээ тий. Алдар тий мөнгө одоо юу ээж болдгийг. Тий. Тэр ашиглагдчихж байгаагаа зарим нь бол мэддэгчгүй. Зарим нь мэддэг. Үнэхээр бурхныг хайсан хүмүүсүүд байдаг тий. Энэ дээрээс ингээд яриан дундаас сонсож байхад манипуляц гэдэг зүйл Монголын сүм чуулган дотор асар хүчтэй ноёрхож идэг юм шүү. Тий. Бүр манипуляц хийсэн хүмүүсээ бүр ингээд тархийн жинкнээс нь угаачсан. Тий. Үннээс төөрөгдүүлсэн. Зүгээр эрүүлэр сэтгэх чадваргүй болгоцсон. Шийдвэр гаргах чадваргүй болгоцсон. Тий. Хамааралтай бол. Тий, үннийг хайх эрхийг хааж хязгаарлаад ингээд боочгсон. Тий. Айдсаар хүлдсэн. Тий. Энийг ингээ харахаар эрүүл ухаанаар харахаар Энд чи харин жинхэнэ гаж үйлдэл юм. гаж биш санагдахгүй байна гэж үү те. Харин тий. Ер нь л Гэтэ яг нэг талаар энэ харахгүй байж бас болно хүн. тий. Яг тэгэхээр тэр дотор нөгөө тэр манипуляцанд орцсон байгаа учраас хардгүй юм байна л да. Тий. Тэгж байгаа хүмүүс байна уу? байна. Одоо гэж тэр дотор байгаа тохиолдол хүн мэддэг юм байна. Гаднаагаа хүмүүс мэддэг юм байлаа. Хараад байдаг тий. Гаднаагаа хүмүүс мэддэг. Тэрийг нь юу гэж хэлдэг вэ гэхээр амар одоо ингээ гоёор хэлээд өгчнөө. Тэр хүмүүс итгэдэггүй учраас ойлгохгүй байгаа маа гэлж байгаа байхгүй. Тэгүн гутаа өөртөө гаж яваад байгааг нь итгэдэггүй хүмүүс харчин штэ. Тэгээ буруу яриад одоо бүр солиотой болж дууслаа гэж ярьж байгаа байхгүй. Гэтэл өөртөөг нь болохоор юу гэж хэлж яхаар хүний нүдэнд улаанцаа солиотой харагдаад байна гэх хүмүүс хэлж яхад наа хүмүүс ч ойлгохгүй байгаа маа гэдэг үгээр хуурчингод хүн өөрийгөө би нэрээ буруу яваад байгаа мó гэдэг шалгалт нь байхгүй болчихдог юм билээ. Тэгснэ бүр ингэж ярьж байгаа байхгүй. Итгэдэггүй хүмүүс хуулийн шаарддаг зүйлс нь зүрхэнд нь бичигдсэнийг тэд ийхүү харуулж байна. Одоо яаж харуулж байгаа вэ? Ном 2-ын 10 дээр харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар магтаал амар тайван байх болно. Юуны төрөнд энэ юу дэ? Түнчлэн грек хүмүүстэй. Учир нь ялгуурлах үзэл бурханд байдгүй. Тэгүнгод ялгуурлах үзэл бурханд байхгүй гэдэг нь энийг яаж үн үгүй гуйлж байгаа гэхээр итгэвч хүн учраас би одоо баг зүгээр те. Бурхан намайг яана. Илүү надад сайн хандна. Тэгвэл энэ дээр юу гэж хэлэхээр хуйлгүйгээр нүгэл үлдсэн бүх хүн хуйлгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үлдсэн бүх хүн хуулиар шийтгэх болно. Ягаад гэвэл хуулийг сонсогч нь бас харин биелүүлэгч нь бурхны өмнө зөвтгөх болно. Хэдийгээр харийнхан хуйлгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө өгөлдвөл тэдэнд хууль байхгүй ч тэдгээр нь тэдэнд хууль болдог гэж байна. Тэгвэл итгэгч яг үүндээ одоо ингээ хараад ангууд итгэгч биш хүмүүс ч гэсэн Библиэлд бичигдсэн зүйлийг биелүүлж амьдардаг. Тэр Библийг мэдгүй хүн, итгэдэггүй хүн. Гэхдээ тэр хүн өгөөмрөөр өгөх ёстой. Гулгаа хийж болохгүй юм байна. Буруу зүйл юм байна гэдгийг яг үүндээ тэр хүн мэдчихэдэг. Тэгвэл бурхан ялгуурлах үзэл байхгүй гэдэг чинь итгэдэггүй хэрнээ тэр зөвийг үйлдэж байгаа хүн бурханы өмнө зөвхт юм байлаа. Харин итгэдэг хэрнээ зөвийг үйлдэхгүй байгаа хүмүүс нь бурханы өмнө буруу болж байгаа. Яг л хуулийг сонсогчд биш харин биелүүлэгчд гэж аахгүй. Гэтэл итгэгч нар зүгээр сонсдог. Гэтэ биелүүлдэггүй. Тэгвэл нөгөө талд итгэдэггүй хүмүүс нь тэд нар сонсохгүй байгаа тийм. Гэхдээ тэд нар зүрхэнтэй байгаа зөнгөөрөө тэр хуулийг биелүүлж амьдардаг юм байна. Тэгвэл бурхан шүүлтийн өдөр ирэхэд хин үйлснэр нь шүүн гэж ярьж байгаа. Үйлсийнхэн дагуу шүүн. Ингэж итгэгч нарыг хуурсан байгаа. Тэгвэл одоо итгэгч гэж байгаа хүмүүс юг анзаарах ёстой гэхээр өнөөдөр би зүрхэндээ би итгэгч гэсэн хэрнээ яг бурхны зөвийг үйлдэж гинүү гэдгийг харах ёстой юм байна. Тэгэж харахгүй байж сүмд явснараа би бурхны өмнө очиж бурханд аврагдана гэж бодож байвал маш том буруу зүйл болж байгаа юм. Өөрөөргөө хуурж. Энд чинь нөгөө нууцаар тэр гаж буруу одоо нөгөө тэрс үзлийг тэр хүнд таниулдаг байгаа байхгүй. Тэр хүн сонсоод байгаа хэрнээ зүрх нь өөрчлөгдөхгүй. Сонсоод байгаа хэрнээ хуулийг биелүүлж чадахгүй хүн болох хувирч байгаа. Тэгвэл хажуу талд нь итгэвч биш хүн таны хийдгүү тэр гим нүгэл тэ таны хийдгүү сайныг үйлдчихвэл тэр хүн илүү их аврал руу орно шүү гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй байлаа. Нөгөө янхан аригчид тэр хүмүүс та нараас төрүүлж аврал руу орно гэдэг чинь тийм учиртай юм байлаа шүү дээ.
Яг л тэд гим нүгэлтэй гэдэг мэддэг. Тэгээд гимшдэг. Харин итгэгч нар болохоор аврагдсан гэдэг. аврагдсан гэдэг үгээр хуулийг биелүүлдэг. Энэ бол сатаны тэр одоо хуурж байгаа жинхэнэ гаж тэрс үзлээд байна. Нэгсэндээ би аврагдсан гингүүтээ тийм бардамнал үүсэж шүү дээ. Бардам болж эхэлж байгаа байхгүй тийм. Гэтэл бурхны хамгийн их жигш дургуй жигшдэг гим нүгэл нь үлээ тийм. Бардамл байгаа шүү дээ. Гаж сүм гэдэг нь нэлээд тодорхойлж байна. Яаж таних вэ те? Гаж сүмийг. Гаж сүмийг яаж таних вэ? Гаж урсгалыг бас яаж таних вэ? Тэгээ юу гаж гэдгийг яаж таних вэ? Библийн дагуу тийм үү? Библийн дагуу яаж таних вэ? Тэрнээс тэр мэдээлэл өнөөдөр өгөх гээд шүү дээ. Тий. Тэрнээс биш нийгэмдэр бол яаж таних вэ гэдэг бол зөндөө тэр сонсцсон зөндөө тэр үнд ярьлаа шүү дээ тий. Библийн дагуу гаж гэдгийг яаж мэдэх вэ? Яаж таних вэ гэж. За энийг Матай 7-гийн 15-аас би уншъя. Хоньны арс нөмрөн та нар дээр ирэх хуурамч ис үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхооч хоннууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм халгаанаас инжир хураадаг гэж юу? Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг. Сайн мод муу жимс ис гаргана. Муу модч сайн жимс ис гаргана. Сайн жимс гаргадгүй альва модыг огтолж галт хайдаг. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина гэсэн. Энэ үл яг Библийн дагуу тэр энэ одоо гаж юу? Энэ жинхэнэ бурхан мөн үү те? Жинхэнэ бурханы сүм мөн үү? Бүх зүйлийг таних арга байгаа байхгүй тийм үү? Үр жимс гэдэг нь юу вэ? Нөгөө ариун сүнсний 9 үр жимс байгаа. Хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, сайхан сэтгэл, энэрэл, дүлгөөн зан өөрийгөө захирах уу гэх тийм ээ. За энэ 9 үр жимс хүний өөрийн хүч чадлаар, хүний өөрийн хичээл зүтгэлээр ургаж гардаггүй байгаа. Энэ дээрээс ирэх тэр сүнсээр төрсэн хүмүүсийн ариун тэр сүнсийг нэгүслийн сүнс тэр дотор байгаа итгэгч зөв үнэн бурхныг дагдаг, бурхны үгийн дагуу амьдрдаг тэр Христ итгэгч дотор энэ үр жимс ургадаг байгаа. Тэр сүм чуулган дотор энэ үр жимс ургадаг байгаа, тийм ээ? Энэ үр жимс нь 9 үр жимс нь өөрөө Христийн зан чанартай адил болгож, Христтэй адилхан болгож, Христ эзнийхээ авралт руу ойртон очино гэсэн. Энэ үр жимс үнэхээр гарахгүй тэр хүмүүс яг гаднаасаа өөрчлөгдөж болно. Гадна байдлаас айгүй гой даруу болоо, гой цэмбэгээ гой болоо, гой сайхан бол дотоод тэр зүрх сэтгэл, дотоод тэр анхны тэр гим нүгэл бузар мулаа ёс бус зүйл зүрх сэтгэлд нуугдаад яваад байна уу те? Тэрнээсээ бүр чин үннээрээ ингээ өөрчлөгдөж тэр бүгдийг ялж гарч ирээд өөрчлөгдөөд урагшаагаа давшаад явж итгэлийн жинхэнэ цэвэр итгэлийн итгэвтэй амьдралаар амьдарч чадж гэнэ үү гэдгийг харах хэрэгтэй байгаа байхгүй. Энд чинь чихэн үр жимсээр таних арга. Тийм багаз. Тийм ээ. Тэгэхээр итгэгчд нь жинхэнэ өөрчлөлт байна уу гэдэг тий. Түүнээс ш одоо наадах бас ингэж хаацвал тий. Өө би чинь дэвчээртэй, би чинь төлгөө тий. Би хайртай. Ариун сүнсний үр жимсүүдийг үнэхээр гаргаж ийн гэж бас ингэж төрөлх магадaltaй гэтэл. За тэгвэл энэ дэр нэмээд тий өөрчлөгдсөн үү? Жинхнээс өөрчлөгдсөн үү? Сүмийнх нь хүмүүс өөрчлөгдөж байгаа юм уу? Тий. Нийтээр одоо ялалт руу үнэхээр орж чадж байгаа юм уу? Амьдрал ахуй сайжирж байгаа юм уу? Тэр хөрөнгө санхүүгийн хараалаасаа чөлөөлөгдсөн юм уу? Өвчин золонгоосоо салж гин үү? Үнэхээр жинхнээсээ баяртай байна уу? Баяртай байна гэж зүгээр амаараа хэлж гин үү гэл ингээд маш энгийнээр харах юм зөндөл байна л да тий. Тэнийг сүнсээр л ялгана л да. Тийм ээ. Сүнсээр л ялгаж тань тийм ээ. Тэрнээс бас махан баяхаа дагуу хүний ойлголтын дагуу энийг ялгаж хараад байна гэж одоо үнэндээ байхгүй. Үнэхээр яг үнний сүнсээр тань. Тэгэхээр яг үнний сүнсээр сүнсийг хүлээж авч яг үнний сүнсээр төрсөн үү? Үнэхээр төрсөн бол яг сүнсээр л ялгана. Дээрээс ирэх тэр мэрэгэн ухаан, ухаарлын сүнс, тэр зөвлөгөө ба хүч чадлын сүнс, эзнээс эмээх болон мэдлийн сүнс, энэ ариун сүнсний хүч чадлаар энэ бүхэн ялгагдаж, энэ бүхэн танигдана. Хүмүүс бол ихэвчлэн гаднах байдлаар нь тий. За яг хоо жоохон зан чанараа өөрчлөгдөж болно. За нэг арх удаг хүн ирээд сүмдэр ирээд арх ухаа болчихдоо тий. Оо энэ бурхан байна гэж бас ингээ хандуурч болж. Тэр чинь тэр хангалтгүй. Тий. Хүний зүрх сэтгэл дотор өөрчлөгдөх маш олон бохир зүйлсүүд
түмэн мянгаараа байдаг байхгүй юу? Байдаг. Тэр легон гэдэг тэр Есүсийн шөлөөсөн хүний тэр сүнс дотроос легон гэж гिचнээ тэр 2000 сүнс бохор сүнсийг хүн тээж авд. Хүн тийм их сүнсийг тээж явах боломжтой байгаа байхгүй юу? Тийм бохор зүйлсийг бохор заваан байх боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр гаднаас нь хараад гоё болсныгоо гоё болцсон гэдэг юм уу? Эсвэл жоохон өөрчлөлт, жоохон зан чанарын өөрчлөлт тийм ээ. Эсвэл жоохон амьдрал нь нэг жоохон дээштэй, жоохон сайжирчихвал те ингээд жоохон нэг урд ширнээсээ салжууд энийгээ одоо бурхны ивэр дөрвөл ингээд ханах энэ бол биш. Сүнслэг юм гэж шал өөр. Үнэхээр тэр сүнслэг төвшин тэр сүнсний бурхны өгж байгаа тэр бахам ам амьдрал бурхны тэр сүнсээр нь хүнийг өөрчлөх, сүнсээр шинжил, сүнсээр өсгөх амьдрал итгэлийн амьдрал гэдэг бол тэс өөр. Гайхалтай тийм ээ. Энийг одоо яг л үннийг хэлэхэд бол үнэн газар ирж яг үнний үгийг цэвэр үгийг номлодог газар ирж шít ариун сүнсээр төрж ш л хаалга. Тэгээд одоо гаж гэж байгаа чи ерөөсөө л яг бурхны яг үнэн үгийг ариун сүнсгүүгээр номлож байгаа гажуулдуулж байгаа чинь ерөөсөө л гаж болчихж байгаа юм лээ шүү дээ. Ерөөсөө л тэгээд чинь л гаж. Тэрнээс болвол яг л тэнгэр газар нь тэр юу гэсэн тэднүүсийг л биднээс тийм ерөнхий ойлголт авцсан байсан. Энэ л гаж юм байна. Энэ явж байгаа манай евангелийн сүм зөв сүм юм байна л гэж бодож явж байсан. Тэгэхэд яг эцэж яг тэр гаж гэдэг нь би сүлд мэдчихэж байгаа байхгүй. Энд иржээж яг бурхны үгээр яаж өөрөө цэвэрлэгжиж ёстой тэр йогон гэдэг шиг л тэр олон сүнс надаас гарч ийж тэгж энэ бохроосоо чөлөөлөгдөж тэгжиж энэ үннийг олж авч байгаа байхгүй юу мэдээж тийм ээ яг үнэхээр ингээд ариун сүнс ингэж үнэн номлол тэр үг хүний тэ дотор байгаа энэ юм дээр сууж өгж тэр муухай юмнуудыг гаргаж ийж тэгжиж хүн ойлголт авч байгаа байхгүй. Тэгэхэд тэр хуучин сүм чуулган одоо евангелийн сүм чуулган явж байгаад тэрийг бол ерөөсөө юу гаргах нь үтэл үгийг ингээ гажуудуулаад тэргээр нь биднээс ойлголт аваад ингээ явж байсан байхгүй. Энэ мал өөрөө гаж байхгүй юу. За тэнд нэг тодорхойл тий. Тийм одоо пасторууд их л одоо бүр тэр үтэл гэж байгаа байхгүй юу. Пастор хүний хэлж байгаа үг байсан шүү дээ. Би ерөөсөө тэр харь хэлбэлийг ерөөсөө би оошоодгүй тийм ээ. Баг өнгөрсөн тэр ийм ингэж ярьж байгаа байхгүй. Энд чинь л ингээл бол маш их гайж болж байгаа. Чинь Библиэд итгээд байгаа шүү дээ. Библийг айгүй сүрхийгээр заагаад байгаа байхгүй. Үйл самдар тийш дээ. Ариун сүнсээр төрсөн хүмүүс хар хэлээр ярьж байгаа тэр зүйлийг өгөөсгөж шүү дээ. Тэгээд буцаагаад тий. Ариун сүнсний юу ч бүр өгөөсгөж ажиж байгаа байхгүй. Тэгчээд нөгөө сүмнүүд нь гаж буруу юм руу явж байна танаас гэж ингэж зөвлөд байдаг. Тэ яг энэ гачид дээрээ яг өөрсдөө яаж гаж явж ийн бусдыг унгааж ийн тэ энэ олон улсуудын үнэхээр энэ буруу юм руу чиглүүлж явж байгаа мэдэхгүй байгаа байхгүй. Ямар олон энэ улсуудын тэ ингэж явж байгаасан энэ олон улсууд наа одоо мэдхгүй явж байгаа даврагдсан гэж явж байгаа амнаас алдах ч юм уу тэ янз бүр болоод ингээд энэ олон хүмүүсийн тэр цусны буруутан болохоо мэдхгүй явж байгаа байхгүй. Тий. Эднээс маш их яг өөрсдөө нь бууштай энэ тий. Тийм штэ. Тийм учраас манай пасторууд одоо энэ Монгол пасторууд маань энийг бас зөвөр ойлгож өөрсдөө өнгөийг самшигдсан байна. Гимшиг цаг нь болцсон байна. Үнэхээр ингээд биднээс мэдхгүй явж байгаа л ингэсэн бол биднээс хүртэл тийм ээ. Ямар хүнд байдалд орж ар гэрээ аврах гэж байгаа нэртээ өөрсдөө гаж болцсон явж штэ. Тий. Тий. Одоо ингэ зөндөө одоо манай Монголын ерөөс итгэгч нар тийм болсон гэж бүгд тэр гажирсан. Бүгд айцсан түлэгдсэн. Пасторын үгнээс гарахаа байсан. Хүний үгийг хэлэхэд бол тэр үггүй. Пастор тэгжсэн болохгүй л гэж ингэ яг нэр бурхныг хайж чадахгүй. Тэгээ өөрснөө тийм бол хамгийн гол шалга гэсэн шүү дээ. Ямар шалгах чадваргүй болсон. Библи ойлгохгүй юм шиг яхаа уншаад. Ойлгоод тэр юм бол тэр чинь тий. Би ч гэсэн тийм л байсан шүү дээ. Энэ дэржиж Библийг ойлгосон шүү дээ. Тэгжиж л өөрийгөө шалгаж бусдыг шалгаж ингэж тий өөрөөс ингэ цэвэрлэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи нөгөө манай юм чинь Библийг уншдаггүй. Уншаад тэгээд буруугаар ойлгосон ч буруугаар ойлгочдөг. Нөгөө өстө гажуудад ойлгочдөг. Тэгэхээр чи бид яриад байгаа хэрнээ тэрийг буруу заагаад байна гэсэн үг шүү дээ тий. Буруу заач. Тэр сүм чуулганы пастор ахлагч нар тий номлогч нар буруугаар тайлбарлаад хаа тэр хүн яаж зөвөр ойлгохгүй ойлгох боломжгүй яг тэргээр нь ойлгоо явчихж байгаа байхгүй. Тэнгуут нөгөө тэр нөгөө бохир сүнсээр одоо ингээд нэгсэнтэй ойлголтыг авсан шүү дээ. Тэр чинь ингээд оюун бодол руу чинь нөгөө л буруу үгээр нь энэ хийгээд ахаар чинь тийм юм байна гэж буруугаар ойлгоо явчихж байгаа байхгүй. Тэр ингээд гажууд болж ойлгоод байгаа байхгүй. Энэ л үнэхээр асар их хортой. Тэгэхээр нөгөө нэг
бие махбодыг зөөр цохоод авах нэг өөр те. Тэгтэл ингээд сүнсэнд ямар гэмтлийг үүсгэж байна те. Хүн гэдэг чинь өөрөө хэлдэг шүү дээ Библиэр те. Ариун сүнсний сүм хүн болгон эзэн дээр ирсэн хүн болгон ариун сүнсний хувь бол хүн гэдэг байгаа шүү дээ. Ариун сүнсний сүм гэдэг байгаа шүү. Тэгвэл тэр сүмийг сүйтгэж байгаа тэр үг тэр зүйл чинь тэр чигээр л гаж болгож шүү. Сүнсэнд гэмтэл үүсгээд байна гэдэг. Аюултай тийм маш. Үгүй хор одоо уршиг таачих юм бол ерөөсө тав тамшгүй. Энд чинь бүгдээрээ бид нар гачцсан байна гэдэг ингээл маш их олон хүмүүс ярихыг хүссэн. Зарим нанцсангүй дараагийнхаар ярих бах. Тэр би гач сумын золиос болчихсон байна гэд ярьж байгаа байхгүй чинь. Намайг манай пастор тэрнтэй чи гэр бүл болох ёстой байна гэдэг би үг авлаа гэд ингээд нэлсэн гэж. За 3 жил 4 жил амьдрал эхлээд явлаа. Пастор өгөнд ороод эхнээсээ л тэр амьдрал бүтэлтэй байгаагүй. Одоо л хэдийн салцсан. Цог 3 4 жил ингээд дэвчиж амьдралаа. Энэ одоо бурхны гэрлэлт муу юм уу биш юм уу? Яг одоо пастор хүн эхнэр нөхрийг олж өгнөө сүм чуулган хариуцна гэсэн юм байгаа мó. Тэгээ энэ хүртэл ингээл маш гаж хүний тэр амьдрал үргэлдээд шүү дээ. Ховь тавилан гачаад өөр тишээ явчлаа шүү дээ. Тэнд дундаас хүүхэн шуухад гарцсан байна. Чи ер нь ямар их юмөр хохироод байгаа юм бэ? Итгэж хүн л хохирж байгаа шүү дээ. Бурхныг дагж гин гэж байгаа тэр хүн л өөрөө хохирж шүү дээ. Маш харамсалтай энэ эргэж буцааж болдгоо нэг юм юмнууд байгаад шүү дээ амьдралын тий. Тэр ингэж л одоо хүмүүсийг алдаж болохгүй маа гаж гэдэг нэрийн доор бол тэр нэг шошгоор ерөөсөө хайж болохгүй. Гэтэл маш том юм гаж үйлдэлүүдийн цолиос нь болоод одоо хин нэгэн амьдралаа алтаад мэдгүй амьдрал алдна 8 нас хөрөнгө мөнгө юугаач алдахад бакихгүй байхгүй да. Ийм аимшигтай сатанд үйлчилж байгаа зүйлсийн золиос нь болчих үү тий. Сатаны үйлчлэлийн золиос болчих үү. Одоо нөгөө гаж ярьсан ш тий. Хүмүүсийг ингээд суулгах гэж ярьдаг гэд гаж урсгалуу тийм юм хийдэг гэж байгаа байхгүй. Гэтэл яг үүндээ бол гадуур байгаа тэр гаж биш гэж ярьж байгаас хүмүүс ч гэсэн хүмүүсийг үүндээ л гэрлүүлж лээд юм л шүү дээ. Тийм бид одоо ингэж та хоёрыг суу гэж зүүд ирлээ. Та хоёр суух юм байна. Чи гаж үйлдэлийн хийж байгаа үйлдэлтэй ялгааг болчих жоох. Тэр ийм юм зүйлийг хийдэг гэсэн хэрнээ тэд нар өөрсдөө хийж байгаа байхгүй. Өөрсдөө хийж ярьдаг тий. Одоо бас нэг зүйл нь хүнээс хамааралтай. Тэр бол ингээд чиг хүнээс хамааралтай гэж ярьдаг байхгүй. Тэгсэн хэрнээ яг үүнд бол одоо сүнслэг аав ээж сүнслэг эцэг чинь тийм учраас доороо нэг хүн заавал бэлдэх ёстой гэдэг юмар хүчээр бэлдэж эхэлдэг. Тэгүн гутаа чи дараагийн хүнийг олж бэлдэх ёстой гэдэг. Тэгээд зөвхөн тэр хүнээс хамааралтай. Одоо миний нэг таньдаг итгэгч хүртэл яг л итгэгчийн тэр явж исэн сүмч гэсэн тийм байгаа байхгүй юу? Бүр ингээд бүх юмаа ингээд тэр пастраас асуудаг. Тэгээд хамгийн гол бас нэг зүйл нь юу гэхээр тэр хүн өөрөө тэрийгэ дуртай хийхгүй байгаа. Хүчээр хийдэг. Өөрөө тэрэндээ ядарсан, зовцсон, хүнд хэцүү байдаг. Тэгээд тэрийгэ дараагийн хүнтэй би зааж өгөх ёстой. Бараг нэгс дараагийн хүнтэй халаагаа өгөөд бараг өөрөө амрыг гэсэн бодолтой л ерөн бэждэг. Тиймэрдүү сэтгэлтэй, тиймэрдүү юутай байгаа хүмүүс чинь дээдлийнхаа хүмүүсээс хамааралтай болчиход байгаа. Тэгвэл гаж урсгалыг нэг хүнээс хамааралтай гэж ярьж бол одоо гаж биш гэж ярьж байгаа хүмүүс ч гэсэн тийм юмнуудыг өөрсдөө хийгээ явж байгаа байхгүй. Яг л адилхан зүйлүүд сүм дотор байгаа л. Сүм чуулган одоо нөгөө тий ахлагч пастораар дамжуулж хэлэгдэж байгаа үг бол дөнгөж гимтэй хүмүүсээс сүмдэрнэ тий. Тэр хүмүүсийг үнэхээр тэр гим нүгэл буруу зүйл буруу одоо дадал зуршлаас нь салгаад эзэнтэй ариун болохын зөвхт болохын төлөө үүргэн тэр байгаад байгаа штэ. Тэгжээж салгаад ингээд эренгүүт тэднээс яах нь эхлээд эренгүүт нь зөв номдол зөв үгээрээ бурхны үгээр дамжуулан өөрчлөөд сүүн хоолноос нь гаргаад өөрснөө бие даах чадвартай болгоод бор хоолнд нь оруулаад одоо нийгэм рүү гараад ингээд явхад хизээч тэр гаж сүм буруу зүйл рүү арай гажихгүйгээр зөвөр явах энэ чигийг л зааж өгөх үндсэн үүрэг нь сүм чуулганы үүрэг юм байна. Гэтэл буцаагаад юу тэр нөгөө нэг бор хоолнд оруулаад тий үгийн дагуу өстэй зөв зам энэ миний зөв зам байна гэж тэр олон замаас зөвийн дагаад явах чадваргүйгээр яагаад тэгвэл зөв гэж байгаа сүмд явж байгаа банах зөв урсгал гэж явж байгаа сүмээс хүмүүс нь гараад улаан цайм гаж руу ороод байна вэ гэдгээ ч гэсэн бас бод харах хэрэгтэй байхгүй шүү дээ. Тэгэхээр буцаагаад тэр зүйл маань
яагаад нөгөө бор хоолнд ороогүйгээр бүр илүү ингээд хэцүү хаашаач гарахгүй бүр буцаад ялах юм үлгээтэй байдалтай зүгээр нийгэм рүүгээ ч орж алхаж чадахгүйгээр тий ийм тахир дутуу гэсэн өөрөөр хэлбэл тийм хүмүүсийг бүр ингээд гаргаад штт. Бүр өрөвдөлтөө тий тэр бол нийгэм дээр яаж амьдрахаач мэдхгүй. Тийм. Тэгээ яг өөрснөөсөө хамааралтай болсон ямар ч ажил төрөл хийж чаддгүй яг л сүмээс хамааралтай болсон холдож чадахгүй тий. Сүнсээр өсөхгүй. Сүнснээ ямар ч өсөлт, бор хоолны өсөлт байхгүй. Яг анхан шатны сүн хоолны итгэж амьдралаар яг нэгэн хэвийн бүлээн амьдрал руу оролцдог тий. Тэгээ энэндээ ингээд сэтгэл ханчдаг. Эндээс хэл аврагдцсан би одоо Иесусийг хүлээгээд авцсан юм чи би аврагдцсан шүү дээ. Би итгэсэн юм чинь би аврагдцсан. Ингээл болоо. Одоо ингээл сайхан сүмдээ ингээл үйлчлж явж байгаа л тэгэл ингээл Иесус эзэн дээр очино, хан дээр очино. Хөөхөө тэр эдгээр аврагдаагүй хөөхөө гэсэн иймэрхүү маягаар ингэж олон жил явдаг байгаа байхгүй юу? Олон жил олноороо юм байгаа. Энэ бол аюултай эн чинь жинхэнэ гаж болчихж байгаа байхгүй юу? Тэр нөгөө бас мөн хэлсэн шүү дээ. Одоо үед те нийгмийн хэцүү зүйл сүм рүү орж иржээж тэр маань те буцаад ингээд сүм рүү ороод ирсэн байна. Тэрнээс биш сүм нийгэм рүү гарах ёстой маа гэж хэлээд идэв шүү дээ. Тэр яаж сүм дотор байгаа үнэхээр энэ Библи гайхалтай Бурхны үгээр дамжуулж хүмүүс өөрчлөгдсөн, шинжлэгдсэн, зөв болсон, бусдыг хайрлсан энэ хүмүүс маань нийгэм рүү гарч иж нийгмээ өөрчлөх ёстой байхгүй. Тэгтэл нийгэмдэр байгаа тэр завхаарл, аригталт, тэр худал хормог, хов жив буцаагаад нөгөө сүм рүүгээ ороод ирэнгүүт буцаагаад энэ маань ингээд бүр ингээд гачуулаад байгаа. ертөнд сүм рүү ороод ирсэн. Ертөнд сүм рүү ороод ирсэн. Тарихны дунд байдаггүй завхаарл гим нүгэл та нарын дунд байна гэж хэлж байна тий. Тарихны дунд байдаггүй гэж хэлж. За тэгэхээр зөв сүмээ тэгвэл яаж таних юм? Яаж таних? Тэ? Мэдээж одоо гаж сүмийг бол таних талаар бол нэлээд бас дэлгүү өгч байна. Өөрсөн дээр болж байгаа юм уу? Бид нар өөрснөө гажцсан явсан гэдгээ хараад тэ угагдаад цэвэрлэгдээд үнэхээр гажиж явсан юм байна. Гаж гэдэг чинь бол одоо нөгөө одоо цололдог хэд биш юм аа гэдгийг бол талаас нь ярьлаа. Тэгэхээр зөв сүмээ яаж таних вэ тий? Зөв сүм саяны нөгөө хэлсэн үр жимсээр мэдээж нэгдүгээр танигдж байгаа. За хоёрдугаар нэг арга нь болохоор ийм байна. За Марк 16-гийн 15. Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунхаглахтун. Хэн итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шин хэлээр ярих болно. Тэд могоог барина. Бас өхүүлэх ямар ч юм тэд уусан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавьбал эдгэнэ гэж алдаа гэж. Амен. За энэ бол яг Библийн дагуух Есүс өөрийн тийм ээ итгэж өөрийн одоо сүмдээ өгсөн дагалдах тэмдгүүд байгаа байхгүй. За энэ дагалдах тэмдгүүд яана гэж байна. Өвчтөн дээр гар тавахаар эдгэрнэ гэж байна. Чөтгөрүүдийг хөөхөөр тэднийг зайлуулна гэж байна тийм үү? Энэ бол гайхамшиг үстэй тийм ээ. Энэ бол Бурханы гайхамшиг. Тэрнээс биш дэлхийн чөтгөрийн гайхамшиг, Бурханы гайхамшиг. Гэтэл яаж вэ гэхээр Христ итгэгч нар нөгөө 12 жилийн миний өмнөх явсан гэдэлгаа бас олон жил бас ингэж явж байгаа итгэгч нар ч яадаг. Сүм гэдэг чи юм байт юм байна. Зөв сүм шиг юм. Есүс Христ итгэж тийм байна. Тэгэл энэ дотроо ингээд залбираад магтаад үйлчлэл ингээл явд юм байна. Ингээл явсаар байгаа л эзэн дээр очдөг юм байна гэсэн нөгөө сүнсний өсөлт байхгүй нөгөө хүний ойлголтын махан биеийн давах бүлээн итгэвч болгоод ингээл барьчдаг. Тэгэхээр нөгөө энэ өвчтөе хүнийг эдгэх нөгөө чөтгөрүүдийг зайлуулж муу ярийн сүнснээс бүгдийг чөлөөлөх хүнийг жинхэнэ сүнсний шин төвшөнд гаргаж эрх чөлөөнд гаргаж байгаа энэ зүйлийг хараад эсрэгээр нь гаж гэж байгаа байхгүй. Биний гажиг ойлгочихж байгаа байхгүй юу? Нөгөө жинхэнэ Библийн дагуу үнэн юмыгаа гаж гэж хараад байгаа байхгүй юу? Тийм багаз. Тэг энийг ч гэсэндээ гаж гэж харагдуулж гаж гэж бас заагаад байгаа байхгүй. Ягаад гэвэл Есүсийн нэрээр өөрийгөө алдаршуулж одоо ингээл хүмүүсийг ингээд сүнснүүдийг ингээ хөөлж өдрүүдийг ингээ заад тэр хүн өөр дээрээ алдраг авч байгаа байхгүй юу гэж ингэж тайлбарж буруу тайлбарлаж өгöd байгаа байхгүй. Тэг чинь яаж вэ? Есүсийн нэрээр ч өдрүүдийг зайлуулж байгаа. Тэнд Есүс эзэн алдаршиж байгаа үстэй. Тийм багаз. Тэг энийгээ ингээ бас буруу болгоод ингээ гаж гад
Ингээд сэтгэлгээ юу байна? Бүх юмараа ингээд бас гаччихдаг байхгүй. Тэр зөв сүмийг таних арга бол энэ заавал багтана. Энэ дагалдах тэмдэг. Тийм үү? Эдгэрэлд явагдаж байна уу? Чөлөөлөлт явагдаж байна уу? Ирэх чөлөө нь гарч байна уу? Сүнсээр өөрчлөгдөж байна уу? Сүнсээр өөрчлөгдөж байна уу гэд бор хоолнд орж байна уу? Тэр ингээ нөгөө махан байхад дагуу бодоо хүний бодоор бодоод яваад амьдраад байна. Бүтгээ яваад байна уу? Эсвэл жинхэнэ сүнсний тэр ялгартуудыг өөрийнхөө амьдрал дээр авч байна уу? Тийм ээ. Тэр сүнслэг ертөнцид тулдаж байна уу? Эсвэл доржоо намайг тэгж байна. Тэр мөн намайг ингэж нөгөө хэрүүд уруулаа хийгээ те. Ингээд нөгөө махан битэй тулдаа яваад байна уу? Сүнснүүдтэй тулдаж байна уу гэдэг. Тийм. Эднийг харах хэрэгтэй. Тийм багаз. Тэгэхээр энэ дээр бас ингэж харж болж байна те. Библийг бүрэн үнэн тайлбарлахгүй байна гэж харж болж шүү дээ те. Үннээр нь тийм. Үннээр нь тайлбарлахгүй. Бүрэн бүтнээр нь хоёр ойлголтыг өгөхгүй байгаа даа. Дутуу яриад. Тэгээ зарим нэг нь говьуулаад ингэ яваад шүү дээ. Тэгэхээр яг Библийг үннээр нь зөвөр нь бүрэн бүтнээр нь тайлбарлаж ойлгуулж байгаа газар бол тэр Бурхны сүм чуулган ариун сүнсээр удирдуулж байгаа газар байна гэж харж таньж болох нэ тий. Тий, Библи үннээрээ угаасаа яг номлогдож яригдахад ариун сүнс тэр дээр өөрөө ерөөсөл ажилладаг. Тий. Тэгэхээр одоо ерөөсөө баталж ажилладаг шүү дээ. Маш ингээнээр бол ариун сүнс яагаад ажиллахгүй байгаа? Энд чи яагаад юм болохгүй вэ? Энэ сүнслэг үйлчлэл хэрэгцээ яа хангахдахгүй вэ? Гүнч тэгвэл үг нь нөгөө бохор байгаа юм шүү гэж хүртэл шалгажлаа биш үү? Тий. Энэ маш ингээ амархан хинч одоо хийж хэрэгжүүлж болох юмнууд байгаа байхгүй да. Одоо эмээхгүй байна л гэдэг чинь л гаж байхгүй да. Ханаас эмээхгүй байна гэдэг чинь л гаж. Имшихгүй байна гэж. Имшихгүй байна л гэж гаж байхгүй. Тий. Наацхан л юм шүү дээ тий. Йоо тэгэж бодохоор л нэрээ Бурханаас айхгүй эмээхгүй ингээд зорхоороо ярьж шүү дээ. Тий. Библиэлд тэр бичсэн зүйлсийг өөрчилж ярьж байна. Өөрчилж ярьж. Хасаж ярьж байна. Нэмж ярьж байна. Өөрийнхөө хүсэлд нийцүүлж ярьж байна. Одоо нөгөө өөрчилсөн жишээнд бид үстэй нөгөө хүстэй орны хаалга биднийг дийлэхгүй гэдэг үгийг яаж ойлгуулсан гэхээр сүмийнхаа бид нар сүм дотор харагдаад байж игэл чөтгөрөөтэй бидний төлөө дайраад бидний сүмийн хаалгыг одоо нөгөө дийлээд орж иж чадахгүй гэж ойлгуулж байгаа хгүй. Монгол тэн дотор яаж яхаар сүм дотор харагдсан итгэгч нар болоо хувирчж байгаа. Тэгэхээр яг үүндээ тэр үг чинь сүмийн үхсдийн хаалга биднийг дийлэхгүй гэдэг чинь бид үхсдийн хаалга руу дайраад тэгээд тэнд байгаа олзлогдсон хүмүүс чөлөөлөх хэрэгтэй юм байлээ. Гэтэл тэр үгийг бидэрт юу гэж ойлгуулсан гэхээр бид нар сүм дотор хорогдоо байж хахад чөтгөр бид нар лөө дайрч чадахгүй гэдэг ойлголтыг өгч шүү. Тэгэл гэр бүлэрээ тэг ингээл сүм дотор хорогдсон хүмүүс болж хурж байгаа. Ингэж үгийг хүртэл ингээ буруугаар ойлгосон. Тий. Тэгээ ингээл буруу ойлгосон нэг юм ойлголт ингээд тэр сүмд сууж байгаа бүх хүмүүс тэр тарна тийм ойлголт тэр бүр амьдралын хөвшил болоод эхэлдэг. Энийг хэрэгжүүлж амьдрна гэдэг. Тэгээд ингээ харалдар ороод. Тий. Нөө зоригтой байх тэр зүйл байхгүй тий. Тулаанч байх. Итгэлийн амьдрал чинь тэр чигээр тулааны амьдрал гэдэг байгаа шүү дээ. Энэ бүр чөтгөрөөс айдлах. Тий. Байхгүй. Нөгөө чөтгөрөөсөө айгаал хэвээр нэрэд байнгын хамгаалтанд дээгүүр хэрэг мэдл байхгүй тий. Тэгээ нэг Бурхны нэгүсэл яриад байдаг тий. Нэгүсэл гэл ингээл юм яриад байдаг. Гэтэл нөгөө нэгүсэл нь яаж ажилтгийг, ариун сүнсэд яаж хөтэлдэг гэдгийг ерөөсөө тэр ойлголтыг ерөөсөө өгөхгүй. Яг нэгүсэл гэж юу юм гэдгийг ерөөсөө ярихгүй тий. Одоо Иохан 10 тэр хэлж байгаа байхгүй юудаа чи түүн рүү чулуу шидэхэр дахин чулуу шүүрж Есүс тэдэнд эцгээс ирсэн олон сайн үлсийг би та нарт үзүүлсэн. Тэдгээрээс аллаас нь болж та нар над руу чулуу шиднэ гэж байгаа байхгүй. Энэ юу хэлж байгаагаар түрүүнд нандагч хэлсэн те өвчтний гэдгээ те чөтгөрүүдийг зайлуулж тэр хүмүүсийг чөлөөлж эдгээлэгч чинь өөрөө Есүс Христийн сайн үйл байгаа даахгүй. Тэгвэл тэдгээр зүйлүүдийг хараад юудачуд Есүс чулуу шидэж байгаа. Тэгвэл Есүс өөрөө юу гэж хэлж байгаа гэхээр та нар те би эцгийнхаа үйлсийг эс үлбэс надад бүтгээ. Харин би тэдгэрийг үйлдвэл та нар надад итгэхгүй байлаж тэдгээр үйлсэд итэг гэж байгаа. Тэгвэл тэр үйлсүүдэд бид нар итгэх ёстой байна. Яг бол Есүс өөрөө тэгж хэлсэн учраас бид нар хаана хүмүүс өвчтөе хүмүүс итгэрч байна, хаана хүмүүс чөлөөлөгдөж байна. Тэр үйлсүүдийг хараад бид нар итгэх ёстой байна. Гэтэл тухайн үед Есүсийн тийм сайн үйлийг үйлдэж байгааг нь хараад юутачд итгэхгүй байсан шиг одоо тэр Библиэл дээрх болж байгаа зүйл одоо энд яг болж байгаа юу нэхэр сайн үйлийг хараад итгэхгүй байгаа. Сайн үйлсүүдийг хараад хүмүүс эдгэр чинь чөлөөлөгч чинь гэдэг үг харчингуудаа итгэхгүй байна гэдэг чинь л нэг өстой юудэл болцсон байгаа.
Маш энгийн нэг аргаар таних зүйлс юм таних нэг арга бол эргэн тойрны чиний явж байгаа тэгээ тэр сүм доторх хүмүүс чинь үнэхээр өөрчлөгдөж байна. Үнэхээр тэд сүнсээр өөрчлөгдөж байна уу? Эсвэл гим нүгэлтэйгээ байна уу гэдгээр. Үнэхээр гим нүглээ үлдээд тийм ээ. Тэгээд ингээл байгаад байвал энэ бас биш. Хизээш бурхан гим нүглийг үлэн зөвшөөрөхгүй. За гим нүгэл үлдэхгүй хүн гэж байхгүй. Яхаа үлдэж болно. Мэдээж түм шуулганд хүн гим нүгэл үлдэж болно. Тэгвэл гимшиж гинөө. Нөгөө үгээр нөгөө цэвэр үгээр ариун сүнсээр урсж байгаа тэр үгийг сонсоод бурханы өмнө чин сүнсийг гимшээд өөрчлөгдөж гэнэ үү? Тийм үү? Өөрчлөгдөөд тэр хүн гим нүгэлгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тийм үү? Яг гим нүгэл үлдлээ гэх чинь тийм өөрчлөлтүүд байна уу? Тэр сүнсээр гимшээд өөрчлөгдөө шинжлэгдээд нөгөө гим нүглээ улаавал тийм ээ итгэмжит зөв тэрээр та нарыг уучлаад зөв бусаас цэвэрлэн гэдэг. Шүү дээ. Тийм үү? Яг энэ үгийн дагуу байна уу гэдгийг бас шалгахад бас болж байгаа үстэй. Тийм байгаа. Энэ өмнүүдийг л буруу ойлгуулсан байгаа ч бас гажууд л юм штэ. Гажууд болсон ба одоо нөгөө гимшгийн гууд гимшлиг болохоор зүгээр уйлаад харуусаад уйлаад бос авчлаа гэж бодлоо. Тэгээд тэрийг юу гэж хэлж байгаа вэ? Одоо чи гимшсэн, Есүсийн цэсээр угаагдсан, одоо чи итгэе. Тэгвэл яг үүндээ бол гимшил юу хэлж байгаа гэхээр түрүүнд тайлж штэ. Зүрхэндээ хоцлог хэлгээд тэгээд босоод дахиж тэр гим нүглээ хийхгүй байх. Энэ яг гим нүглийн тэр жинхэнэ өстой Библийн тодорхойлт баг. Үнэн нь тэр юм байлаа. Гэтэл тэрийг яриад байгаа хэрнээ үнэхээр тэрийг хийж игэл хүн тэр үнний дагуу яваад дахиж тэр зүйлийг хийхгүй байх хэрэгтэй байхгүй. Энэ бол жинхэнэ үнэ. Гэтэл хүн босоод дахиад үлдээд байна гэдэг чинь л өөрөө үгийг гажуудуулсан байгааг л одоо нөгөө үр жимсүүд нь тэгж харагдах юм л. Яг зөв үнэхээр гимшиг байна л гэдгийг харуулна. Тийм. Гаждсан учраас хүн жинхнээсээ гимшиж чадах байгаа байхгүй. Уусантай гимшихэд ингэж тайлбарлаж байгаа шүү дээ. Загалмаа дээр Есүс бидний гим нүглийг авцсан юм аа. Би Есүсээ дахин цовдлоод байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч одоо юу тухайн үед яг л тийм байх л гэж ойлгож байсан. Хэлж одоо гажил. Тэгэхээр чинь Библи дээр юу гэдэг гимсцгаа тийм ээ. Гимшилт уриалж дууддаг үстэй бүх. Тийм. Дахиж битгий гимшээд бай гэж хэлсэн гэж юу? Есүсийг битгий цовдлоо гэдэг нь юу гэсэн нэ? Яг нь Есүс бидний гим нүглийг загалмай дээр авчихсан. Тэг гимших шаардлагагүй. Тийм одоо дахин чи гимшид битгий Есүсийг дахин цовдлоод бай гэж байгаа байхгүй. Гэтэ гим нүгэл пасторч бай, ахлагчч бай, итгэгч нарч бай гим нүгэл үлдчихэд гимшихгүй яваад байгаа л хамгийн том асуудал болоод байгаа байхгүй юу. Энэ сүм чуулганы манай Монголын хэрэгцээнд бүдрээд байгаа асуудал ерөөсөө л энэ. Гимшихгүй нөгөөтгөө нуун дарагдвал тэгэхэд ишлэгдэхгүй багаар дадлагдсан, мэдгэдэхгүй багаар нууцлагдсан юм гэж байхгүй штэ. Тийм ээ. Гимшихгүй яваад байгаа учраас тэр сүм чуулган бохирдоод байгаа байхгүй юу. Пасторга гим нүдийг мэдчихэд тийм үү хийхгүй нөгөө пасторч улаахгүй те гимшгүй ингээд өөрчлөлт байхгүй эдгээр чинь ингээд гим нүглийн үе таалгаар сатан орж ирээд тэр сатан тэр сүм чуулган дээр ажилтдаг болчихж байгаа байхгүй юу эн чинь нөгөө өөр Есүс өөр сүнс өөр сайн мэдээний сүм чуулган болчиход байгаа байхгүй юу маш их гим нүглээс бол сүм чуулганууд итгэгч нар пастор ахлагч нар бүдэрч байгаа байхгүй юу тэг чинь энэ арга зам нь байж штэ тийм байгаа гимшээ гим нүглээ улаа тэгээд эзэн өөрөө уучлаад өөрөө цэвэрлэн штэ. Өөрөө сүм чуулгана ариусгаа цэвэрлээд аваа явна штэ. Гим нүгдэн тэгэхэд хүлээн зөвшөөрөд байдаг. Итгэгч нар нь гим нүгэл үлдээд хахад эхэлж чадахгүй. Тийм ээ? Тэгээд нөгөөт нь гим нүгэлтэйгээ яваад л байдаг. Пастор ахлагч нь гим нүгдээд үлдээд хахад тэднийг нь хүлээн зөвшөөрөөл тэгээд та нарт бүр тэр тусмаа бүр ингэ ойлголцсон байдаг штэ. Та нарт хин нэгний чинь гим нүглийг харуулж гэнэ үү? Тэгвэл та нар яагаад бурханд харуулсан гэж тэдний төлөө залбир гэж харуулж байгаа. За яг хөө тэдний төлөө энэ гим нүглүүлээд байна пастора эзэн минь ээ бурхан минь ээ уучлаач манай одоо пастор манай ахлагч гим нүглүүлээд байна ингэж залбирч болно. Гэхдээ бурханы арга зам бол өөр штэ. Бурханы арга зам нь хилцсэн байна штэ. Та нар гим нүглээ улаавал тийм гимшүүлэхээр та нарыг гим нүглийг уучлаад тэр зөв бусаас өөрөө цэвэрлэнэ гэж байгаа шээ. Өөрөө тэгээд цэвэрлээд тэр хүнийг угаагаад тэгээд чуулганаа ингээ ариусгаад явна. Хэрвээ гимшихгүй тэр гим нүгэл тэр ямар нэгэн байдлаар сүм чуулган нууцсан, галдсан зүрх сэтгэлд нь ингээд багаалах юм бол тэр сүм чуулган бурхан сатаанд үе таалгыг нээж өгөөд бурханы сүнс биш, ариун сүнс биш, өөр сүнс, өөр Есүс, өөр сайн мэдээ тэр чуулганд ажилтдаг гэсэн.
Тэгэл бас л нөгөө сая хэлсэн нөгөө үгийг гуйлна гэдэг энэ агаад тахгүй те гим нүгэлтэйгээ эвлэрсэн тэнгуүтээ нөгөө гим нүглэн тэр пастрийн ч юм уу хин нэгнийх нь ингээд сүмч болон гим нүгэл нь харагдаад байдаг тэрийг хэлэх гэхээр битээ шүү шүүгдэхгүй тул чи битээ шүү гэдэг ичдэг те тэгэл нөгөөдгөрөө чи өөрөө тийм байтлаа чи өөрөө тэгдэг байтлаа намайг шүүдэг хинбэ гэл тэгэл буцаал нөгөө өөрийнхөө гим нүгэлийг гаргахгүй тул ахаал нөгөөдгийн за хилчүүл намайг хилчин гэл буцаал ингээд энэ дотор чинь яа тийм бэ илчлээ штэ сүм чуулга яах гэж байгаа энэ газар гим нүгэл илчлэгдэж тэгээд гим нүгэл цэвэрлэгдэхийн тулд л энэ хүмүүс сүм чуулганд ирээд тэгээд тэр цэвэрлэгдсэн газар гайхалтаар үр жимс гарч бурхны амар тайван жинхэнэ гайхалтай бэлхэм амьд тэнд ирэх гээд штэ тэгтэл тэр бэлхэм амийг ирүүлэхгүйгээр ингээл дараал өөрсдөө нэг нэгнийхээ гим нүглийг дараал тэнгүүтээ буцаагаал тэр тэгээд тийзээш тэр нь дарагдахгүй тэгэл тэр тэгсэн штэ тэр ингэсэн штэ гэж буцаал нөгөө ингээл аруур ховж болоод тэгэл тэр чин тэр үнэхээр зүвс юм уу тий тэгэж яг нэг пасторуудгаа хэлсээр тэр үгээр л дараагийнхаа орж ирж байгаа усуудад яг л тэг зааж өгч байгаа юм шиг таанс шүүж болохгүй шүү тэгэл би үрдэгэл хөөж байгаа юм чинь нөгөө усуудаа тий бас л хүш шүүд өөрөө шүүгдэ шүү гэлээ. Тэгэхээр тэрий чи бүр гоё бүр гайхалтай тий. Үнэхээр арх уудаг хүн байжгаад арх ууж байгаагаар чи яагаад арх ууж байгаа гэвэл тэр жинхэнэ шүүж ийн гэж байна шүү тий. Харин би өөрөө арх уудаггүй байжгаад арх ууж байгаа хүнийгээр чи арх ууж ийн гэвэл харин би шүүгээгүй харин би энэ хүний төлөө би цусны буруутан болохгүй тул би үннийг хэлж гинэ. Өөрөө тэр гим нүглээс аврах. Яг чи үннийг мэдсэн хэрнээ яагаад хэлэхгүй байна вэ гэдэг. Өнөөдрийн ч гэсэн бидний энэ ярилцлага яг энэ зүйл дээр л байгаа юм. Үннийг мэдсэн мөртлөө яагаад та нар хэлэхгүй бид нэр цусны буруутан болохгүй тул бид нэр өнөөдөр бидний амьдрал дээр энэ олон жил Христ итгэл гэж явсан тэр сүм чуулган маань үнэхээр Монголын Христчин тий амьдрал сүм чуулганууд маань ийм зүйл байна гэдгийг мэдсэн учраас бид нар энэ зүйлийг хэлж байгаа тий. Тийм учраас нөгөө нэг ахаад нөгөө шүүгдэхгүй тул бүх шүү биш харин бид нар энэ зүйл байсан учраас өнөөдөр бид нар эндээсээ гараад нүний ийм зүйл байдаг гэж үнийг харсан учраас бид нар хэлж байгаа тий. Наад шүүгдэхгүй тул бүх шүү гэдгийг чинь наадах чинь ирээдүйгч нар ингэж ойлгож штэ. Одоо энэ би уншиж байгаа. Бөөшөө тэгвэл шүүгдэхгүй. Та нар хэрхэн шүүн түнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нүдэнд дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах トゥ гийнхээ нүдэнд хүрцгийг харна вэ? Эсвэл нүдэнд чинь дүнс байгаа атал ах トゥ дэ нүднээс чинь тэр үрцгийг аваад өгье гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүд чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хай. Тэгвэл чи ах トゥ гийнхээ нүднээс үрцэс авч хайхтаа сайн харах болно гэж байгаа байхгүй. Энийг болохоор шүүгдэхгүй тул бөөшөө чи өөрөө хэрхэн шүүн тэрхэн чи шүүгдэх болно гэдгийг л тусгаад авчдаг байхгүй юу. Тэгэх чинь энэ ямар хүн зориулж хэлсэн байна вэ гэхээр нүдэн дэх дүнзээ анзаараагүй. Өөрөөхөө гим нүглийг өөрөө маш их гим нүгэлтэй хүнд хэлсэн байгаа зү. Өөрөө маш их гим нүгэлтэй байж чи тэгдэгээд нөгөө хүнийг шүүгээд байгаа бол чи тэгж болохгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Тийм баа. Тэр чинь үнэхээр гим нүгэлгүй үнэхээр өөрөө зөв явж итэл үнэхээр хин нэгэн ах トゥ чинь тийм ээ эсвэл хин нэгэн одоо босод зүйл хүмүүс бороо зүт үлдээд байвал хэлэх ёстой байхгүй юу шүүх ёстой хэлэх ёстой тэр яадгүй тэр хайраар тэр хүнийг өөрчлөхийн тулд шүү дээ тийм биз дээ бид нар үннийг мэдчихэ бид нар үннийг мэдчихэд яагаад хэлэхгүй явах ёстой тийм үү бид энэ гаж гэдэг чинь ийм юм байна шүү зөвхөн урсгалаараа гэдэг ялгагддгүй юм байна шүү гаж гэдэг чинь цэвэр үннээс жоохон барамтч зүүн тийшээ хазайлвал эн чинь жинхэнэ гаж юм байна шүү. Жинхэнэ Библийн үннээс л хазаах юм бол эн чинь гаж юм байна шүү гэдэг бид нар мэдчихсэн учраас бид нар энийг хэлэхгүй, гэрчлэхгүй ингэж сууж болохгүй байгаа байхгүй. Тийм байгаа зү. Одоо нэг гажиж байгаа нэг талын гажианд одоо харагдаж штэ тий. Шүүж болохгүй. Тэгвэл нөгөөд нь юу гэхээр шүү гэсэн гутал бүх хүнийг шүүгээ яваад байдаг. Энэ бас энийг хэрэгжилж ашиглаж байгаа хүмүүс сэдв байхгүй. Шүү гэсэн учраас гүн гута хиний хамаагүй бүгдийг би шүүж байна. Би үнийг хэлж байна. Гэтэл яг үүндээ тэнд юу гэхэл хайраар хэл гэж ярьдаг тий. Тэр хүнийг аврахын төлөө үнийг хэлж байгаа. Бас нэг юу нэхэр сүм чуулганууд яадаг гэхээр хайр яриад байдаг. Маш их хайр. Жишээлбэл түрүүнд хэлсэн чинь нэг ч нөгөө арх удаг хүн арх. Гэтэл өмнө явж исэн сүм чуулганд яаж гэхээр арх удаг хүн архинаас гараагүй. Тэгээд тэр хүн номлын дундуур согтуу ирэнгуутаа номлыг өмүүлж байгаа байхгүй юу? Гэтэл би тухайн үед болохоор тэрийг би мэддэг байгаа. Гэтэл би нэг хүүхдэд сонсож байхад тэр хүүхдийг үжилсэнгээд тэр дунд арх ууж орж ирчээд тий согтуураад номлыг өмөлж яхад пастор яагаад тэр хүнийг гарахгүй байгаа юм бэ гэж ярьж байгаа юм.
Яагаад тэр хүний хүлээн зөвшөөрөд дэвчээд байгаад байгаа юм бэ гэж ярьж байгаа. Тэгэхэд би тэр нэр тийм штэ. Яагаад дэвчээд байгаа юм болов? Гэсэн чинь юу гэж ярьж байгаа хэрэг хайрл. Наа хүнээсээ хайрл. Хэрвээ үнэхээр жинхэнэ хайр бол хүүхдүүд нь буруу юм хийж бол наа буруу замаа болоо. Хайрлж байгаа учраас тэр замаас нь сахилгажуулаад эргүүлэхээ хүсдэг шүү дээ. Гэтэл хайрлж ин гэдэг нэртэй тэр архитай тэр сохтуулна хүлээн зөвшөөрөө байгаад байгаа байхгүй. Энэ бол өөрөө яг жинхэнэ хайр биш юм байна. Энэ жинхэнэ хайр биш учраас л гажцсан байгаа байхгүй. Одоо нэг дахиад нэг өөр нэг юм салбарлаад нэг гажцсан биш те. Сатан ерөн айл болох үнэллөө үнэн дээр алхуулахгүй байханд бол нэг бол баруун тишээ, нэг бол зүүн тишээ болдог. Энийг ингэж хийх юм бол бүр хитрээд нөгөө тишээ нь оруулчихдаг. Энэ өөрөө сатаны тийм залим их байдаг байхгүй. Хайр тэгвэл шүүхгүй бол хайр гонготой гим нүгэлтэд хайрлаад байдаг. Тэгвэл бурхан биднийг үнэхээр хайрлсан учраас яг үндэ Библийг анх уншихад бол хэцүү санагдаж байгаа. Яг бол маш хүнд хэллэгтэй. Тэ янхан эмхтэй завхаарагч гонготой бүх гим нүглүүдийг бичсэн байгаа. Тэгэхээр сонсоход бол үнэхээр хэцүү сонсогдож байгаа байхгүй. Гэтэл яагаад бурхан энэ үгэн дээр Библийг ингэж хүнд бичсэн болоо гэж бодонгод яг үндэ хүний гим нүгэл юм хүндэл юм байл. Тийм учраас гим нүглүүдийг бурхан наад гим нүглүүдээс эргээ. Ийм гим нүглүүд байгаа шүү гэдгийг Библиэд бичиж үлдээсэн байгаа байхгүй. Тэр нь бурханы жинхэнэ биднийг хайрлаж байгаа тэр зорилго юм байна. Би үнэхээр хайрладаг хүнээс сахилгажуулдаг гэж байгаа байхгүй. Хэрвээ сахилгажуулах бол тэр хүүхэд нь биш гэж байна. Тэгвэл үнэхээр ийм харчаар наа чи одоо буруу шүү гэж хэлэхгүй жинхэнэ хайр биш байгаа байхгүй. Энийг итгэж хүмүүс бас ойлгож олж хараасаа гэж хүсдэг. Яг бол үнэхээр өөрийг нь хайрлаж гинөө. Хайрлаж бол үннийг хэлээд гим нүглээс чинь салгаж гинөө гэдэг л сүм чуулганы хамгийн том хийх ёстой зүйл юм билээ. Тэг ингээд яриа сонсоод хар итгэгч хүн бол бурхныг хайгаа явж байгаа. Тэрнийг ер нь гаж болгочихж байгаа нь энэ дээрээс ирж байгаа хойлмоо буруу үг номлол удирдагч нь гаж болгоод юм байна шүү дээ. Тэгвэл ер нь бидний өнөөдөр ярилцдаг магадгүй ахлагч пасторуудад зориулсан байж болох нэ. За мэдээж бурхнаас имээдэг одоо бурхныг үнэхээр бурхан дотор хорогдохыг хүсдэг, бурханд үйлчлэхийг хүсдэг, бурханд хайртай гахалтай сайхан пасторууд байж болно байгаа тийм. Мэдээж байлгүй яг байгаа. Итгэгчдийг төрөлдүүлээд байгаа. Ийм үйлдэлүүдээр та ханын газраас төрөлдүүлсэн юм шүү дээ. Өнөөдөр тэгвэл тань бас гахалтай боломжийг бурхан гаргаж ирж тэ гимших цагийг гаргаж ирээд байгаа юм биш үсттэй гэж. Өдөртөгч хүн бас нэг өөр төр хүлээж авч болж байна тийм ээ. Олныг гажуулсан юм биш үсттэй, гажуудуулсан юм биш үсттэй, олны амьдралыг бүдрүүлсэн юм биш үсттэй. Тэглийн амьдралыг гажуудуулсан юм биш үсттэй гэдэг мессежийг бас өхөн зүйтэй хаа энэ ярилцлага тий. Бас тэр пастор ахлагч нарын хүмүүсийн бас нэг гажуудуулсан юм нь юу гэхээр тэд нар өөрсдөө үннийг мэдгүй тэгээ итгэж болоогүй байж байгаа сүмч болгонд ирсэн. Тэнгууд дээр нь байсан хүмүүс за чи ингэж яв гэн гота тэр хүнийг теологийн сургууль ч юм уу тэр нэг зөв бурууг нь өөрсдөө мэдгүй жиж эсвэл ямар нэгэн байдлаар сургууль сургаад пастор болгоо явуулчихдаг. Тэнгууд анханасаа авсан тэр хүн чинь ийм л байд юм байна тийм гэдэг ойлголтоороо дараагийн хүндээ зааж өгдөг гэдэг. Заагаад өгчвөл гол хэцүү зүйл нь юу гэхээр хэрвээ тэд нар тэр анхны авсан зүйлээс өөр зүйлийг мэдгүй байгаа бол тэд нар хизэж тэрийгэ тавьж өгч чадахгүй байна. Яг бол тэд нар тэр зүйлөө тавьж чадахгүй байгаа учраас бууж өгч чадахгүй байгаа учраас одоо хүртэл яваад байгаа. Яг бол ирэхийг хүсэхгүй ш нэг бодлоо. Яг л миний авсан зүйл зөв. Би пастор хүн гэд тэгээд тэр байр сууринаасаа бас буухаг хүсэхгүй байхгүй. Тэгээд олны өмнө нүглөө улаагаад чадахгүй байгаа. Яг л энэ олон хүнийг би энэ олончл пасторгийн хонтлоо авчид. Өнөөдөр би буруу хийсэн юм байлиг шүү. Яаж хэлэх юм бэ? Тийм учраас тэд нэр буухадаас их хэцүү байгаа. Тэгвэл нөгөө талаар нь итгэгч нар ч гэсэн тий хүн өөрийн хүслээр гим нүгэл үйлдээд байвал зөвийг хэлээд хахад өөрийн хүслээр үлдээдэж болж байгаа юм. Уухай хүсгүй байх, нүхийг хүсгүй байх тий. Тэгүн гутаа тэр хүмүүсийг хараад шүүж чинь. Тэгэхээр хин нь аль талдаа бүх зүйлүүдийг шалгах хэрэгтэй болж байна. Тий. Заавал 100% тэр хүмүүсийн зөв тэр хүмүүсийн буруу. Гэтэл наан өөрөө итгэгч хүмүүс нь хүртэл өөрөө гим нүгэл гэдгийг мэдсээр ээж юм. Мэдсээр ээж яагаад явсан тий.
Гмийг харсан мөртлөө яагаад тэр газар байгаад байгаа юм? Гм дотор яагаад зуралдаад байгаа юм те? Өөрөө баг тэнд нь орцсон ч явж байгаа байхгүй. За тэгэхээр бол гач гэж том нэрлээд байгаа боловч энэ буруу буюу дутуу үг, буруу ойлголт ирэхэд бол хүн маш амархан гажиж маш их зүйлийг алдах боломжтой, магадгүй авралж алдах боломж байдгаа. Энийг бол та мэдгүй ч болно, таны дээдлэлт байгаа хүнч мэдхгүй одоо хийх магадaltaй, мэдэж хийх магадaltaй гэдэг иймэрхүү зүйлсийг ярьлаа. Жинхэнэ сүмийг яаж таних вэ? Хуурамч буюу гаж сүмийг бас яаж таних вэ гэдэг талаар бол одоо өөрснийхөө харж байгаа Библийн дагуу хэд хэдэн жишээ татаж та бүхэнд энгийгээр хүргэхийг оролдож байна. За ерөнхийдөө гол санаа маань бол гарлаа гэж бодож байна. Ингээд эсвэл хорон дээр ирлээ. Нэмж хэлэх зүйл байвал хэлээд энэ удаагийн ярилцлагыг өндөрлөхөн зүйтэй байх. Дараагийн удаа бол мэдээж энэтэй холбоотойгоор жинхэнэ бурхнаас томилогдсон, бурхны туслагдсан хончин гэж хэмбэ гэдэг сэдв яригдана тий. Бурхны жинхэнэ хончингийн талаар бол энэ сэдв дотор бас тийм хангалттай их хэмжээгээр бол орж ирсэнгүй. Мэдээж хин бусдыг галтаа тамаас суулгах ажлыг хийж гэнэ гэдэг бол энэ шууд удирдахч пасторынтай холбоотой байдаг. Талаар бол дараагийн удаад илүү дэлгэрэнгээр хаваалцснаа. Энэ гаж буруу ойлголтыг нь жинхэнэ сүмч болгон болоод хүнийг засах ажлыг хийд юм ба штэ. Тэ. Тэгээд хэдийн хүлээгээд авсан би ингэж л боддог байсан. Би ингэж л сонссон юм да, ингэж л хэрэгжүүлдэг. Тэгээ болохгүй байсан гэсэн гачсан хүмүүс ирээд наа чи аяга буруу сонссон нь буруу ойлгосон байна гэд ингээд эргээд Библийнх үгээр тайлбарлаад ариун сүнсээр илчлэгдсэн номлол гэдэг бол өөрөө хүнийг эрхчлөөнд гаргаж идэг, хүнийг буруутгалгүйгээр буруу ойлголтыг нь бол зас боломжтой байд юм байна гэдэг талаар бол дараа одоо илүү дэлгэрэнгүй яригдана. За ингээд нэмж хэлэх зүйл байвал хэлээд те тэглийнхэн дүүсээ урамшуулъя. Энийг бидний ярилцлага бол буруутгахыг хүссэнгүй те. Бүгд бурхны өмнө бурхан дотор зөвөр хорогдох тухай ярьж байна. Бас жинхэнэ Библийн дагуу гаж гэдэг чинь энэ байна гэдэг Тийм. Нөгөө үнэнг сонсвол үн та нарыг чөлөөлнө гэдэг чинь. Тэгүн гот сонсоод байгаа хэрнээ чөлөөлөхгүй байгаа бол үнэн биш тэр нь гаж болчих юм байна л гэж ер нь бол хүмүүс маш тавчнаар явуулах гэж ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Яг бол Библи өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Үнийг сонсвол үн та нарыг чөлөөлнө гэсэн. Сонсоод байгаа хэрнээ чөлөөлөхгүй байгаа хүмүүс эн чинь үнэн биш юм байна гэж харчихад боломжтой болчиход байна. Айгу амархан тий. Одоо манай Монголын итгэгч нар ч айгу зогсон байдалд орчод байна л та. Яагаад гэхээр нөгөө итлээд бурхныг хүлээж авлаа гэж за яг нөгөө муу зуршлаасаа ингээд салжлаа тийм ээ. Архи авахаа болцсон байна. За завхаархаа болцсон байна гэл ингээд бодож шүү дээ. За нэг өвчин байсан бол тэрнээсээ идэрсэн байна. Тэр үндэ яг ингээд зогсцсон. Эргэц болцсон. Тэ? Надад одоо гим нүгэл байхгүй. Гэ баг нэгсдэг. Яг тэр нэг худлаа газар болохоор юм байхгүй. Яг үнэн дээр ирэх юм бол үнэн бидний чөлөөлнө гэсэн шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр үнэн дээр ирчих юм бол яг тэр нөгөө тэрнээс чинь цаана зөндөө гим нүгэл нуугдаад ингээд дотор нь байж идэг юм аа бидний дотор. Тэрийг тэр үнэн чөлөөлж гаргаж өгөөж тэгж биднээс эдгэрлийг аваж яг үнэн дээрж ойлголт авч байгаа байхгүй. Тэгж чадахгүй болохоор биднээс худал дотор яваад байгаа байхгүй. Тийм тэгээд нөгөө өөрсдөө чөтгөргүүлгээ бодчихсон. Тэгээд тэр гим нүгэл чинь ерөөс цаана нугдаад үлцэл байж байгаа. Яг нь наа нь бол өнгөнөл далдал тийм ээ. За энийг одоо идэгцэн ингээд нэг гим нүглээсээ салцсан гэл те арх өдгөсөн болцсон. За нэг өвчин байсан тэрнээсээ салцсан. Ингээд яж харлан аврагдсан юм шиг бодчихдөг. Тэ яг гүн цаана ямар муухай гим нүглүүд нуугдаад хоцорсон юм мэдэхгүй. Энийг л яг үнэн биднээс яг үннийг зааж ясан бол биднээс аль хэзээ Монголд сайхан болсон байж байгаа. Тий. Одоо тэгэхээр бүгдөө худ хурмаг дотор ингээд барьцсан ингээд айдастай хүлээстэй ингээд. Тэгсэн хэрнээ нэг сайхан гоё үгээр л чихэн чимэгтэй үгээр л яриад байдаг. Тий, одоо Монгол аль хэдийн гоё байхгүй байсан юм бэ гэж та ярьж шít. Одоо энэ яагаад ингэж итгэгчид ингэтлээ гацсан байгааг яг одоо энэ сүм дотор болж байгаа үйл явдлаар харж шít. Бурхны мэддэг би 20 жилийн итгэгч 30 жилийн итгэгч гэж байгаа хүмүүстэй ажиллаж бурхан дотор ингээд амжилж хөтлөхөд илүү төвхтэй. Бурхныг огт мэдхгүй хүн нь бол бурхантай илүү зүйн харилцаанд ороод
явж байгааг шиг ингэж шууд шиг харж штэ. Тийм байна. Энэ хүн гажна гэдэг чинь ер нь ямар хэцүү аимшигтай болцсон байдгийм бэ гэж пастор маань хаалцж ярьж ирсэн. За би нэг 2 дугаар Коринт 11-ээс 11-12-оос уншаа. Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийн. Энэ нь сайхаж түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хаагч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олохгүй тулд юм. Учир нь тэд хуурамч элчнэр, залтай ажилчид, Христийн элчнэр болж хувиргасад гайхах юм алга сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувирудаг. Тиймээс хэрв түүний үйлчлэгчид бас өөрсдөө зөвхт байдлыг үйлчлэгчд болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийн дагуу байх болно гэж байна. За тэгэхээр бүх үндэсний энэ бол Паул хэлсэн тийм ээ. Өөрийнх нь жинхэнэ үннийг тунхаглагч, итгэлийн баатар, гайхамшигт Есүсийн Христийн элч Паул хэлсэн байгаа тийм үү? Өөрийнх нь үйлсийг, өөрийнх нь сайн мэдээ үр жимсийг нь гуйвуулж тийм үү? Төөрөгдүүлж ингэж итгэгч нарыг нь төөрөгдүүлсэн энэ ажлын эсрэг би яах нь вэ? Би энэ боломжийг нь олохгүй тулд би үргэлжлүүлнэ. Би үргэлжлүүлэн ажиллаа хийх болно. Яг үүний адил бүх үндэсний хүсэж чуулганых үнийг мэдсэн энэ үннээ үргэлжлүүлэн тунхагласаар л байх болно. Бид гэрчилсээр л байх болно. Бид үйлчлсээр л байх болно. Гайхах юм адгаа. Тийм ээ? Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгодог шүү дээ. Үнэхээр Христийн миний нэрээр олныг төөрөгдүүлнэ гэж Христийн нэрийг барьсан Христийн сүм чуулган гэсэн мөртлөө одноор нь төөрөгдүүлж байгаа энэ үннийг бид нэр гэрчилсээр л байх болно. Бид бас эзэн Есүс Христийн нэгүсэл дор ариун сүнсний үйлчлэлийг хийсээр л байх болно. Амен. Амен. Бас өөртөө гэрлийн тэнгэрэлч мэд харагдуулж байгаа сүм чуулганууд гим нүглийг нь илчилчихнэ гэж бас бодог байх тий. Гим нүглүүдийг нь илчлээд гаргаад ирчихнэ гэж тэтгэх бас бодог байхаа. Тийм болохоор маш олон хүмүүс хуурч чадна гэж бас бодож байгаа тий. Тийм учраас нэг тий 30 40 жил хуурсан байж болохч бурхан бүгдийг илчилж байгаа юм тий. Ишлэгдэхгүй байхаар нууцлагдсан зүйл гэж байхгүй гэдэг юм хэлсэн ш тий. Тэгэхээр бүх зүйлсүүд нь илэрхий гарч ирж байна. Гарч ирж байгаа нь ч сайн юм тий. Тэгээд үнэхээр энийг сонсоод нэрэ гэж айж байгаа чичирж байгаа хүмүүс л үнэхээр гимшээ эзэн дээр ир. Тэгээд гимшигтүүн тэгээд гимшил зохистой үржимс гарга тэгээд өөрчлөгдөхгүй зүйл гэж байхгүй тий. Яг үнэ. Амен. Дотор бид нэр Монголоо үнэхээр эзэн дээр ирсэн өнцөг болон Монголын бүх аймаг сумдууд дээр байгаа итгэл нэгт үнэхээр эзэн Есүс итгэсэн гэсэн нэр дор байгаа хүмүүс зөвийн замаар алхаасаа гэсэндээ тэр зөв тэр өргөн замаасаа ухраад гимшээд зөв зам дээр зогсоосоо гэсэндээ энэ гэрчлэлийг хийж байгаа тийм гайхалтай өмнө гэрчилж байгаа шүү гэж хэлмээр байна тийм. Тийм түрүүний нанд хичээн уншсан ишлэл дээр тэр төгсгөл нь аюултай тухай ярьсан. Тэгээд энэ одоо эхлэгдэд гарч ирж байгаа нь сайн гэж тайлж штэ тий. Үнэхээр сайн юм аа. Бурхны шүлтэнд орох уу? Эсвэл одоо энд гимшээ тий. Энэ бурхан дотор зөвд засагтаад явах уу гэд ингээд энэ бүгд бас л одоо таны сонголт юм аа. Таны шийдвэр юм аа. За. Нэмжлэх зүйл байна уу тий? За тэгвэл энэ хүрээд өнөөдрийн ярилцлагыг өндөрлөе. Тийм ээ? Дараагийн гайхалтай ярилцлагатай дахин уулзтлаа. Түр баяртай. Тэгээд бидний гэрчлэлийг үзэж дагаж дэмжиж үнэхээр Бурхныг эрен хайж байгаа, Бурхан дотор хорогдохыг хүсэж байгаа, Бурхны ёроолыг хүртэхийг хүсэж байгаа хүн нэг бүрт хурж итгэгч та зоригтой бөгөөд туштайгаар Бурхныг үргэлжлүүлэн хайсаар байх болтугай. Бурхны тэр амлалтыг хүртэх нэгэн байх болтугай гэж өрөөгөөд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.